Явцсан уу? Таньдаг хүмүүс айгуу тийм сериосны өөдөөс хараа сууц. Амар сериосны ярихгаас сууж байгаа тий. За, эхэллээ шүү. За гоё хүмүүс подкастын бол ингээд дараагийн дугаар ингээд та бүхэндээ хүрэхэд бэлэн болж байна. За гоё хүмүүс нэг подкаст яг ямар утга учиртай юм бэ гэж бас хүмүүс ингээд асуусан. Тэр бол ингээд тайлбарлах нь зүйтэй гэж бодож байна. Гоё хүмүүс подкаст биш, гоё хүмүүс подкаст гэхгүй. Хүний шиг л нэг сайн талаас нь чарж болдог, муу талаас нь чарж болдог, хүний доторх бурханч байдаг, чөтгөрч байдаг гэдэг ойлголт үүдэн шүү дээ. Тэгэхээр хүнийг ингэж нэг сайн сайхан талаас нь үзсэн, туулсан, бодоод, ухаарад, биеэрээ мэдрээд ойлгосон тэр зүйлийг яриулъя гэж бодсон. Тэгээ каст гэдэг нь яг маа нэг урлагийнхны хэллэгээр нэг кастинг гэдэг чинь нэг юм шүүгээд тунгаагаад тэнгуудаа тэр дундаас ингээд ойлоо ингээд сонгоод явуулдаг нэг юм үйл ажиллагаа процессыг кастинг гэдэг чинь. Тэгэхээр тэр бодол оюун санаандаа ингээд нэг шүүгдэж тунгаагдсан зүйлсээ гой сайхан хүмүүс маань ингээд яриасаа гэж бодож биелэгдэж ингээд гоё хүмүүс подкаст гэж контенттой ингээд нэр өгöd байгаа. Тэгээд өнөөдрийн яг гоё хүнээр маань болохоор эрхэм зочноор маань болохоор жүжигчин, уруу хтээж, тэгээд урлагийн эмэгтэй хүн ингээд оролцож байгаа. Тэгээд таньда энэ өдрийн мэндийг хүргэе хүрэлцэн ирсэн маш их баярлалаа гэж. За баярлалаа. Тэгээд подкастыг чи сонсоод нэрээ сонсоод тэгэл гоё хүн болох гол хүрээд ирсэн шүү дээ. Болох нь үү? Хүмүүс юм чинь тэгээд гоё хүн болчих юм болов гэж бодоод хүрээд ирлээ. Тэгээд ойрж оролцож аваад баярлалаа. Тийм. Тэгэхээр нөгөө нэг ер нь ойрын хэдэн жил би ингэ нэг хоримд очиагүй. Тэгээд баярхах та хоёрынхаа нэг хоримд азар урилга. Юу ч дүүдээ өгнө шүү дээ. Танай хоримын дараа чи би танд хэлжсэн шүү дээ. 3-4 хоног яг л бодогдоод байсан гэдэг. Тэр ингээд хамгийн гой бас амьдралын момент шүү дээ. Яалтчгүй те тайрунаас энэ ингээд хурмын ард гарахад бас олон зүйл болсон байх. Тэгээд хурмынхаа талаар сэтгэлээ хуваалцаач. Тэн дээрээс эхлэдэг хөө. За тэгээ. Энэ жилийн угаасаа хамгийн том төлөвлөгөөтэй ажлын маань нэг байсан. Тэгээд олон жил ярьж бодож аваад энэ жил хийлээ. Тэгээд хамгийн дурсгалтай, дурсамжтай нөгөө хүн өөхөхдөө юутай өөхдөг вэ гэхээр дурсамжтайгаа өөхдөг гэдэг шиг гайхалтай том дурсамж бүтээлээ. Тэгээд хамтарсан баяр хөтэй баярлалаа. Хамтарч хормайсан чамд баярлалаа гэв. Гэтэ үнэхээр гоёсан. Энэ жил бол үнэхээр сэтгэл ханамж аягүй сайхан байгаа. Уран бүтээл ер нь жоохон хоош тавиад энэ жил төрлөө сайхан охинтой болсон. Тэгээ энэ жил бол хурим гэж маш том ажлын ард гарлаа. Хуримаа яж байгаа хосууд бол мэдж байгаа хоо ард нь гарц үс гэлтэгдэж шээ. Одоо ингэ таны хамтарч баярхуу ах маань бас жүжигчин хүн байгаад байгаа тий. Одоо хүмүүс таарийн маань одоо урлагийн гэр бүл гэдэг юм. Гэхдээ би нэг юмыг бас яриулмаар байгаа байхгүй. Тухайн хүн маань одоо найржсэн процессыг юу болсон, та яагаад найрагдсан, та өөрөө найрцсан юм уу? Нэг эсвэл тэр хүн үнэхээр хичээл чармаалт зүтгэл сайтай байсан юм уу? Тэгээд танд яг юун таалагдаад ингэж хамтарч байгаа согч байгаа. Юун таалагдсан гэхээр хацартайгаа дуурхай. Олон ч удаа гэлж ин та гэж чи баярхуу тэгээд доош тэр хацрны хонхоргоож нь хацрны дефект гэж хэлж зүгээр дефект нь л явуулсан юм шүү. Аав тэр чи яг уран бүтээл дээр танилцсан. Бас нөгөө нэг би чи шинэ үе продакшнд ажилладаг байлаа. Тэгээд ажилдаг, одоо ч ажиллаж байгаа. Тэгээд тухайн үед нөгөө нэг талигаач сайх маань хунгийн сүлжийн дүү гэдээ бас жүжигчин уран бүтээлчин кино хийж ирсэн тий. Тэрэнд баярхуу маань туслахаар явж исэн. Тэгээд яг нэг үйлдвэрчний соёлын төв ордон дээр офистэй, манайх чинь тэнд офистэй. Тэгээд тэр коридороор зөрлөлтөл. Кино шиг штэ. Тэгээд яг би ингээл харсан. Нэг өндөр залуу. Тэгэл нөгөө нэг гол дүрд манай найз тоглосон шүү дээ. Од гэрэл боноо. Тэгэнгүүт би чинь мэдээж завсарлагаараа найзтайгаа уулзах гад нөгөө кино гөрөв рүү орно зү. Тэгэнгүүт нэг залуу гүгэдсэн. Тэгсээр ноткоос дугаар авсан байсан. Тэгээ надад тухайн үед дотор бас таалагдсан байж таарад. Тэгээ над руу чат хичээд тэгээ баяр хүч их хаазгүй. Чат бичсэн юм байлээ. Чат шин мессеж. Тэгсэн чинь тухайн үед миний утас нэг эвдрэл үсээ нэг 2-3 хоноо тэгээ утастай болж болоо тэгсэн чинь амар удаан хүлээсэн юм шиг байгаа юм л та. 2-3 хоног. Тэгээд мессежээр харилцаж байгаа уулздаг болоод тэгэл
ер нь айгүй хурдан биендээ таалагдаа. Тэгэл баярхуу ах чинь аав инээлгсээр гал аваас үздэг шүү дээ. Тэр хүнтэй байхад нөгөө нэг амар тухтай үргэлж инээлгдэг. Тэгэл нэг юм амар юм эерэг гэгээлэг ярьж тийм болохоор илүү их татагдсан баг. Ер нь бас төлөвлийн хөгжилтэй хүн шүү дээ. Бурхан хажууд нь байхад маш төвчээр шаардахус хүлдэг юмс бол манай найзууд бол мэддэг. Тэгээд баярхуу найзууд маань ингээд хүлээж идэг гэх юм уу ирээсээ дараагийн үзүүлбэр юу вэ? Найзуудын уулзалтан дээр байгаасаа. Тэр тийм л хүн дээ. Тэгвэл би нэг ийм ном олоо уншчихгүй. Тэр нь болохоор эрчүүд ангаргаас хүүхнүүд сугараас гэдэг болохоор ангаргаас хүүхнүүд сугараас гэдэг. Яг номноос ингэ явах тусам нэг үлдсэн юм байдаг шүү дээ. Тэр нь болохоор эрчүүд ангарга дээр ингээд байж байгаа тийм бодгалууд юм байна л да. Харах нарийнхан. Дуранцсан ч ингээд тэнд нэг юм ижил төстэй энэ хүнд өрсдөнгүүд байсан. Тэгээд тэр нь болохоор сугар гараг. Сугар гараг дээр болохоор бидэртэй ижлэг хүмүүс байна гэдэг хөлөг зохион бүтээгээд луужингаа зохион бүтээгээд ингээд эрчүүд одоо та нарын ингэж нэг ертөнцид отсон байх нь л та. Тий, тиймгүүд ирсэн чи хідүүлээ ингээд нэг те хаана ингэж зогцсон амьдрах уу яах вэ гэхс тэр доор дэлхий гэдэг гараг байсан юм байна. Дэлхий гэдэг гараг тэр хідүүлээ очиод ингээд амьдрий гэдэг. Тэгвэл тэр нэг сансрын хөдөлгөөр ингээд дэлхий гэдэг гараг дээр ирсэн байх л та. Тэгээд дэлхий гэдэг гараг дээр ирээд яг эрэгтэй эмэгтэй хүн ингээд амьдрах болсон чи ингээд айгүй олон талаасаа ингэж нөө зөгцөх хэрэгцээ гарсан байна. Тэр номны философи нь тийм байхгүй. Эрэгтэй хүн, эмэгтэй хүн чинь өөр гаригаас ирсэн. Тэ одоо нэг найз охины аргатыг хүсвэл тэгж хэл гээл нэг юм явдаг шүү дээ. Ерөнхийдөө нэг тэрэн шиг нэг юм эрэгтэй эмэгтэй хүмүүс бол ингэ зөгцөж амьдрах хэрэгтэй маа. Өөр ертөнцөөс ирсэн хүмүүс ягаад эрэгтэй хүн ингэ дуугаа ураагаа суучдаг. Ягаад эмэгтэй хүн ингэ нэг түргэн цантаа өөрийгөө ингэ илэрхийлэх нь илүү ингэ эрэгтэй хүнээс ингэж дамгаалсан байдیں۔ Гэдэг ч юм уу. Тэр ном ингээд бас айгу таалагддаг номнууд тийм ээ нэг байхгүй. Тэгээд тайр маань ингэж нэг юм бие биендээ ингэж буулт хийх зөгцөх гэдэг юм. Эсвэл ингээ яаж дуустай нэг тийм одоо залуучууд нэг юм тип зөвлөгөө маягийн ч юм уу тийм зүйлийг ярьж хэлэх боломжтой юу? Энэ олон жилийн араас энэ өндөрлгөөс ярихад гэтээ болоог л дээ суралцаал явж байна. Баярхуу гэдэг хүн чинь миний бүр төлхүүрийг олцсон шүү дээ. Баярхуу бүр намайг үнэхээр мэддэг. Бараг надаас ч илүү мэддэг байх. Би нөө айлын баг, ирэх, дураараа, хүнтэй харилцаа ер нь нэг юм олон ах эгчнэр маань эрхлүүлээд, аав ээж маань эрхлүүлсэн нэг тийм эмэгтэй хүнтэй сууж байгаа байхгүй юу? Яг ч юм нэглээд гурил зуурч чаддаггүй л баярхуу дээр очиад айгүйх цөөвөн дуртай хүнтэй суучж байгаа шүү. Тэгээд миний яг нэг төлхүүрийг олсон гэдэг нь юу гэхээр намайг уурлахаар миний уурыг яаж гаргахаа мэддэг. Одоо ерөөсөө яг юу нь болохгүй байгааг бас мэддэг. Бүр намайг ингээд айгуу сайн мэддэг болцсон. Тийм болохоор манай гэр бүл одоо нэг асуудлууд шийдэгдэх, тий хэрүүл маргаан гэдэг зүйл гэж юу нь бол байхгүй болцсон гэх юм уу? Шийдэх тал дээр айгуу би болохоор ярилцах дуртай хүн байхгүй юу? Яагаад гэхээр миний онцлог ч юм уу хүн чи өөр штэ өссөн орчин гэр бүл би нэг айгүй олон ах эгч нартай болохоор үргэлж асуудаг гэсэн байхгүй. Ямар нэгэн асуудал ямар нэг юм гарахаар тэрийг асууж шийддэг. Дандаа асууж иж бүх юмаа хувцас авахтай хүртэл хоёр өнгөн дээр ингээд гацчаад баярхуу руу залгаж асуудаг. Баярхуу болохоор зүгээр өөрөө мэдэл авалдаа ингээд үгүй ээ гэд бүх юмаа асуудаг төрлөө. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлийн гол юм чинь ярилцж шийдэх. Би чинь их дугаа хүн бол биш байхгүй юу? Дотроо юмаа нугаад идэг хүн бас биш. Тийм болохоор би баярхууд ярилцчихдаг. Тэгэхээр энэ хоёр маань ерөнхийдөө нэг юм нийцээд, өвцээд өдөө олон жил гороо хөхтийн аав ээж болцсон явж байгаа ах. Тэгээд залуу асуудад гэж хэлэхэд яг нэг юм хэлмээр санагдаад дээ. Тэр хүн чинь өөр орчинд өссөн, өөр хүмүүжилтэй. Чи өөр газраас ирээ та хоёр нэг болох гээд ингээ хичээгээд танилцсан одоо жил мэл бол их гоё армаан чиг тийм ингээл бүхэл одоо хайрандаа умбаал бүр. За хүүхэд төрөөд яг амьдрал дээр гараад тусдаа гараад ирэхээр маш олон асуудлууд гарч ирнэ. Залуу асуудаа сүүлийн үе салалт гэдэг зүйлийг бүр ингээ сонсгоос бүр ингээ амар олон энэ тэмдгүүтэй салцсан. Яг салхаа шийдвэр гаргаж явах үедээ зав чи өөрийгөө бодоод ингээд надад амар хэцүү байна гэхээс илүү тэр хүүхдийн ирээдүг бодоод хоёулаа сууж агаад яг юу болохгүй байгаад. Тий. Тэрийгэл ярилцдаг байвал
би ингээл таглав юм яриад та нар ярилцтай тэгжээж ингээд салж болохгүй. Бүс үнэхээр салахгүй байхаа аргагүй нөхцөлтэй хүмүүс ч амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр миний ярьж байгаа юм бол миний л үнцэх шүү. Хүмүүс бас тэгэж хэлмээр байна. Тэгэхгүй тийм хүмүүс ингээд доор ингээд орж янз янз амьдралтай хүн байгаа чийл бараг сайхан ингээд ингэж байгаа байх. Үгүй ерөнхийдөө яг гаргалгаа гэж байгаа шүү дээ. Хүн эцэстээ тулхаасаа өмнө л сайхан гаргалгаагаа ярьж байгаа. Хоорондоо ярилцж байгаа. Баярхуу гэдэг хүн би бол үнэхээр нөхрөө бол тэнийг хүн ихнэрээ нөхрөө магтдаг гэдэг шиг би бол магтнаа. Яад үл нэрээ надад яаж азар би бол үргэлж бурханд баяртай. Яаж азар баярхуу шиг гэр нөхөр заяавдаа гэж үргэлж боддог. Өөрт нь ч хэлдэг. Тэг хэлээдсэн чи одоо сүйдээ жоохон давраа. Чи айгу азтай те гэдэг шүү. Сүйд жоохон. Тэг давраад байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тийм тэгэхээр жоохон балансаа тааруулах хэрэгтэй. Гэр бүл болгонд хэрэлдэг модалцах юм байгаа. Одоо өнөөдөр ингээд битээр харахад хүмүүс ингээд ямар нэгэн контент, ямар нэгэн юм хийхээр өстой гоё хосууч юу те. Тинчээ чин дандаа сошиал дандаа гоё юмнуудаа л тавьж байгаа. Битээрт хэрэлдэх юм гарна. Санал зүрэлдэх юм гарна. Муудалцах юм гарна. Тэр болгонд одоо хүмүүс нөгөө нэг юм өөр хүмүүстэй өөрсдөө зүүрлээд байна л да. Ингээд штэ энэ хүмүүс чи ингэж амьдарч байхад хой чи яагаад ийм юм ч гэдэг. Харьцуулаад тэгэж болохгүй хүн хүний одоо хаалганы зан зөндөө юм болж байгаа. Хүний амьдралд бол. Тийм болохоор ерөөсөө наантай цаантай тэр гэр бүлийг бүтээх гээд өөрөө шийдсэн л бол тэрийг эргэлж авч явахын тулд тэмцэл хэрэгтэй шүү дээ. Тэгвэл нөгөө нэг баяргүй байх бол ингээд таны учрыг ингээд олцдог гэ та олцсон шүү дээ. Өмнөөс ярьсан байсан сая ингээд тэгж тэр нилээ учрыг чи ингээд олцсон байгаа байхгүй ингээд тэгвэл та эргээд баяргүй ахын түлхүүрийг яаж тааруулж чинь? Баяргүй өөр их зөөлөн байхгүй. Айгүй зөөлөн. Эрэгтэй хүн гэхэд ер нь их төрүүлээ буулт хийдэг. Найз нөхдүүд дундаа ч гэсэн ер нь маргалдах найз нөхдөд санал зүрэлтгэд би ч юм шазруу те ингэж яхад за яах вэ? Тэ сайн юм ин бодооч гэдэг байхгүй юу. Тэгэхэд өөрөө их зөөлөн Дөлгөөрөө ингээ өгсөн ш надаа. Тий. Ер нь бол тийм би нэг хайхтар одоо тэгтээ ер нь олон жил болохоор түүний юунд дууралдгүй, яадгүй, идгүй, яах вэ хүү гэдгийг мэддэг болохоор уурлахт нь дугаагаал те ярилцахын дээрээ ярилцаал хэлэх юм дээрээ хэлээл тэгэл одоо ер нь бол хоёулаа сайхан би нэгээ ер нь ойлгоцсон л гэж ойлгосон шүү дээ одоо. Тэгвэл мэдээж нүг таяр ч гэсэн дөнгөж анхны танилцсан жил гэж байгаа шүү дээ. Хажуу өрөөнөөс ихээсээ хоёр юм биш дээ гэд ингээд бодож исэн. Тэгвэл ингээд таяр маань ингээд хоёр охинтой нэг хүүтэй шүү дээ. Тэгвэл эрэгтэй эмэгтэй хүүхэд тийм нөгөө нэг хүмүүжлийн ч юм уу таяр хандах хандлагын ялгаа гэж байд юм болов? Ялгаа гээд ах юм ч нэг байхгүй дээ. Би бол яг хүн болгон ингээл нэг манай хүү өөрөө яг нөгөө аавгаа дурс их зөөдлөн хүү юм. Хүн дундхан. Тийм. Ер нь бол охин хүүхдийг бол мэдээж ирээдүйд хүний гар дээр очино. Хүүхэд төрүүлнэ гэдэг. Би ингээл сая багыгаа төрүүлж явахдаа охиныгоо бодож байгаа юм чи миний охин ч гэсэн ингээл төрөндөө гэл те эмхтэй хүн болгон л боддог байх. Охин хүүхдийг хайрлах, инхрийлэх одоо тэгтээ би бол орчин үед бол юу буруу вэ гэдгийг маш сайн хэлж өгсөн. Яагтвэл одоо үед юм хөгжөөд энэ хүүхэд буруу зам руу яваад байгаагаа мэдхгүй шүү дээ. Тэд чинь дөнгөж төрөөд одоо бас оршлоор бодлоо тэр талцаа явж байна. Тэгэхээр бид тээр маш их буруу нийгэмд юм буруу зүйлсүүд байдаг шүү, ийм юм байдаг шүү гэдгийг маш их зөвлөдөг. Ер нь нэг ялгаад байдгүй хүүхдүүдэд. Хүүгээ бол баяр хүүгийн боддог юм бол зоригтой ах хэрэгтэй, эрэгтэй хүн. Яагтвэл гэр бүл авч яв. Дээрэс нь нэмэгтэй хүний хайрладаг, инхрийлдэг, бүр хүнлэг хүн байх гал яг хичээж амар сайн аав ээж хоёр бол биш ээ бид тээр. Гэхдээ сайн аав ээж байх гэж сайн хүн шиг хүн өсөх гэж зүгээр л хичээж байгаа. Тэрнээс биш бид тээр одоо нэг юм манай гэр бүл нэг тэгж нөгөө нэг юм барьж явдаг, ингэдэг тэгдэг гэсэн юм байхгүй. Гэхдээ сэтгэл зүйчээс бол нэг юм гарын уруугаар хүүхдүүдээ яагаад ямар мэрэгчлэр явуулах уу, ямар зан характертай яаж харьцах уу ч гэдэг юм. Энэ тал дээр ер нь энтэнд очиж өөрсдөө хүүхдүүдийн хүмүүжлийн тал дээр өөрсдөө суралцж байгаа юм чи бид хоёр ч одоо. Тэгээд
одоо ийм зөөлөн хүүхдтэй яаж яавал зүгээр ингээл тийм юмуд биш сэтгэл зүйчүүд тэрнээс асуун судлан тийм тэгээд ер нь загнахаа нэг хүртэл болгодоггүй. Тэгээд их ярилцахыг л хичээд шүү дээ. Хүүхдүүд угаасаа ярилцж иж нөгөө нэг дотор байгаа юм нэгдэх болохоор тэгжэл ерөнхийдөө хүүхдүүдэд хүмүүжүүлж байна. Хүүхдийн тал дээр болохоор ахад нэг асуулт байгаад байгаа. Одоо ингууд хүүхдтэй хүмүүс бүгдээрээ боддог байх л та. Тэр яг хүүхд байгаа тэр хэсгийн цаг хугацаа бол маш үнцэнтэй. Бүх юмний суурин ингээд байгаад байна шүү дээ. Өөрсдөө л бодоход бид нэр тэгвэл тэр хүүхдэд аав ээж хоёр нь яаж ямар аргачлалаар ингэж та тэр зэрэг эргээл ингээд бодонгууд бид нар өөрсдөө аавтайгаа тэгжсэн байна. Ээжтэйгээ ингэжсэн байна гэдэг нэг юм жаргалтай дурсамжуудыг эргэж нэг ингэ сандсан шүү дээ. Тэгэхээр та маань 3 хүүхэдтэй яаж тэр жаргалтай дурсамжуудыг ямар ингэ арга замаар бүтээж өгч байна? Би болохоор ийм нөгөө багаасаа олуулаа буужгинж өссөн. Олуулаа нөгөө гэртээ нөгөө буужгнаал 8 хүүхдийн найзууд гэдэг ч одоо юу гэсэн үг юм бэ те. Тэгээ сонирхолтой манайд 64 гэдэг шиг те. Манайд л төвдөрдөг байсан юу гэсэн. Тийм болохоор ингээ буужгнаж олонтой байх хэрэгтэй хүүхд. Тэгж боддог. Тэгээ хүүхдүүд би өөрөө олон хүүхдтэй болох байсаа хүсдэг. Тэгээ одоо 3 хүүхдтэй болчиход мэдхгүй одоо хизээш төөрхийг. Олон хүүхдүүдтэй болоод тэгэхээр нэгнээ хайрлах, нэгэндээ хайртай байх. Тэгээд олуулаа буужгинж өссөн хүүхд ер нь зүгээр гэж би бол боддог шүү. Тэгээд хүүхдүүдэд ерөнхийдөө дуртай зүйлсүүдийн асууж байгаа дугуулан секст нь явуулах дуртай. Тэгээд найзуудтай нь уулзуулж ерөнхийдөө нэг юм одоо тэгтээ ер нь жоохон миний баг байх үеэс бол нэлээд өөрчлөгдсөн болохоор хэцүү. Гаргаад байхаар гадаа машин тэрэг те одоо энэ дугуй скутер юу гэдэг ингээл дайруулах ч юм уу эсвэл ингээл хүүхдүүдийн өвчлөл амар хагаар туслахын замын өвчлөл энэ болгоноос бас яг өөрөө сансанд нийцсэнд хурж хүүхдүүдээс тэгж байлгаж чадахгүй байгаа тийм. Гэхдээ л хичээж байна. Ерөөсөө л миний хувьд бол хүүхдийн одоо гэр бүл өөр ахгүй. Тэгэхээр би энд нэг юм яриад амар юм яриад ажиллахгүй зүгээр аав ээж нар зүгээр хүүхдүүдээ тэр хүүхд чамайг зориод ирсэн чи тэр хүүхдийг хүсээд гаргацсан юм бол аж аргалтай байх. Аж аргалтай амьдарч байгаа аж аргалтай гэр бүлд байгаа хүүхэд угаасаа хүмүүжлэн уг хүн нь өөрөө сайлхан болж өссөн шин. Тэрнээс биш бүр нэг наривчлал тэ одоо ингэх хэвээр тэгэх хэвээр гэдэг нэг хүний нэг заасан зааварчлага бүр нэг юм томьёолцсон юмар хүүхэд өсгөн гэж үл байх. Угаасаа тэр бол тэрний хүүхэд тэгж байна. Тэр хүүхдэд тэгдэм бил одоо над үзчихэл отгон тунгалагч одоо тэгж хүмүүжүүлдэг юм билээ. Би тэгнэ гэж болохгүй шүү дээ. Тэр хүүхэд ямар хүүхэд юм. Танай гэр бол ямар юм. Тэрийгээ бас сайн бодож өөрөө ер нь тунгааж ойлгож ижил хүүхдээ өсгөх хэрэгтэй. Энэ тэгвэл та ингээд хүүхдтэй ер нь айлын баг юм ирэх байсан юм шиг юм төсөөлөл ингээд байгаад байгаа байхгүй. Тэгвэл тэрнээс гадна одоо нэг хичээл гэдэг ч юм уу хүмүүсээ харилцаанд та ер нь хэр нээлттэй ямар заарч төвтөөсөө өөрөө. Би ер нь гэхдээ санаад байдаг юм нэгээс дундаа хүртэл айгу бүрэг байсан. Гэртээ ингээл амар хөвгөлтэй стандараа тэр хаваа гэлстэй юм байсан бол анги дээр очих юм туугаа байсан санагддаг. Тэгээд дундаа ангаас дэшээ нөгөө бүжиглэл нөгөө нэг урлаг спорт гэж яваад ирэнгүүтлээ ерөнхийдөө ер нь би их нээлттэй. Миний ууралж байгаа юу шууд мэддэг царайн дээр гомцсон байгаа мэддэг. Гониглоо шууд уйлчихна. Ер нь би өөрийгөө боддог чинь нэг тийм стресстэй тэргээ хурдан гаргацдаг төрлийн хүмүүс. Тэгээ ер нь юм бүрэг дотгошоо хүмүүсийг харахад би шууд ингээ гаргажээ гэвч хэлмээр санагдаад байдаг. Ярьчи. Али сууда хоёулаа нэг яридаа гэд хангалттай ярий гэд ер нь ярьж явах хэрэгтэй шүү дээ хүн жаргалтай баяртай би нэг хүнд гомцсон бол тэргээ хэлчихдэг. Тэгээ тэр ер нь амар л та тий. Тэнгууд олуулаа ингэж нэг байж байх чинь бас гоё шүү. Би бас аягүй олуулаа өссөн. Тэгээ одоо би ч ихээсээ дөрүүлэн шүү дээ. Тэгээд бас ингэж нэг үеэлүүдтэй хамт үсээ бөөнөрөг божгсон болохоор эргүүдлээд ингэж өөрөө яг насан туршид дараач бас нэг тийм олуулаа байх нь илүү гоё юм тухтаа мухтаа юм шиг хүүхдүүдтэй нэг юм үеэлүүдтэй байлмаар юм шиг тийм юм мэдрэмжтэй бас байгаад байдیں۔ Одоогор гэрэл хамжиг үл юм л та. Одоо гэрлээч. Гэрэл мэдээ. Гэрэл мэдээ. Хүүхдүүдийнх чинь нэг нь ингээд хэрвээ жүжигчин болно ээжээ аваа гэдэг юм бол та нар маань яаж хүлээж авах вэ? Яг гоо эрэгтэй хүүхдийг бол болгож олж ийн хүүгээ бол
Охтууд дээр жоохон ярилцсан. Яг тэгэхээр юм баггүй юу? Эмэгтэй хүн жүжигчин байна гэдэг хэцүү. Яг ч юм хэлээ. Тэгээд сайн жүжигчин, карьертай жүжигчин, сайн ээж, сайн гэр бүлийн одоо ээж сайн ээж байна гэдэг бол үнэхээр Монголын нөхцөлд маш хэцүү шүү гэдгийг л би хэлмээр байна заяа. Өнөөдөр би ингээд жүжигчнийхаа мэргэжлэр ажиллаад дээрээс нь хүүхдээ төрүүлээд 3 хүүхдээ болоод ингээд яг ингээд явж байгаа гол баг нь чинь хань ижил. За яагаад гэхээр штэ жүжигчний ангиар маш олон эмэгтэйчүүд төрдөг, төгсдөг. Сургуультай тийм. Тэгэхээр тэнд цөөхөн хэдэн жүжигчин болоод жүжигчний карьертайгаа яваад ингээд явж байгаа хүмүүс нь дандаа хань ижил нь уран бүтээлийн ойлгодог хүмүүс. Цаашдаа явж байгаа байхгүй. Тэгэхэд гайхалтай авьяастай манай ангитай ер нь бол ингээд өөр анги ингээд авьяастай хүүхдүүд төгсдөг. Тэгээд хүнтэй суугаад хүүхэд гаргаад нөхрөн ч юм уу гэр бүлийнх нь ерөөсөө ойлгохгүй. Юу вэ? Шүүнүүд өглөөр юун зураг авалт яагаад ерөөсөө олдохгүй тань тэгсэн ирнэ яагаад ингээд энэ дэргээл тэр чинь шууд үжигчин гэл ингээд амар дэнээр алдартай болоод ингээд явна гэж байхгүй шүү дээ. Тэр чинь суралцсан явна. Тэр чинь цаг наргүй жүжигчний мэрэгжил гэдэг бол үнэхээр хэцүү мэрэгжил. Гэхдээ хамгийн сайхан мэрэгжил. Үнэхээр би амьдрал хамгийн том зөв шийдвэр гэвэл жүжигчний мэрэгжлийг сонгосон, баяр хөөг бас сонгосон. Энэ хоёр л байна. Тэгэхээр ер нь сонгох тал дээр жоохон бодох хэрэгтэй. Эмэгтэйчүүд. Үнэхээр хань ижил нь ойлгодгүй бол чи тэр хүсээ дурлаад төгссөн мэрэгчлэрээ явж үнэхээр чадахгүй. Чадахгүй байгаа төгссөн хүмүүс байгаа. Үнэхээр ойлгодог ер нь нөхөртэй байх юм бол үнэхээр ад жаргалтай ажил. Үнэхээр та бүрэн миний угаасаа өөрөө жүжигчин мэрэгчлээ хүн болохоор тэгжээж магадгүй л дээ. Хамгийн орчлон ородлын хамгийн сайхан мэрэгжил болов гэж би өөрөө дотроо боддог. Яг л бүх хүний дүр тохирч болно, совилогч болж болно. Тэ цагдаагийн дүр тоглож болно. Тэгэл тэндээс авах мэдрэмж, хүмүүсээс авах мэдрэмж маш гоё. Одоо ер нь ингээд карьертай мондаг ар гэрээ авч явж байгаа, дээрэс нь жүжигчнийхаа мэргэжлээр хаяхгүй явж байгаа хүмүүсийг харахад ер нь эр нөхөр нь эмэгтэй те хайнаж эхнэр нь ойлгодог хүмүүс. Манай хайнаж ойлгодог болохоор би ингэж явдаг гэдэг бол зөндөл хүмүүс ярьж идэг штэ. Ер нь тийм л байдаг. Тиймгүүд угаас яг нөгөө таны хэлснээр юм байгаад байна штэ. Яг жүжигчин эмэгтэй хүн гэлтгүй ер нь яг Монголын нийгэмд бол эмэгтэй хүнс ингээд гой сайхан байхыг шаардаж байна. Сайн ээж байхыг шаардаж байна. Сайн эзэгтэй байхыг шаардаж байна. Тэгээд дээрэс нь нөгөө нэг ажилдаа орлоготой санхүүгийн чадвартай байхыг шаардаж байна гэдэг ч юм уу те. Тэнгууд тэн дээр ингээ хүү ингээ сэтгэл санаа ч юм уу, бие махбод ч юм уу одоо юу нэдэ аль нэг тал нь ингээ болохгүй зүйл бол хүний амьдралд бол ингээ тохиолдсон шүү дээ. Мэдээж магадгүй танд ч гэсэн байсан байх. Тий, одоо жишээ нь гэхэд одоо ингээ жил 5 сар болчлоо төрөөд. Тэгээ уран бүтээлд орохгүй байгаа юм бэ? Яагаад вэ гэж байгаа шалтгаан байгаа надад. За эхний 2 хүүхэд дээр бол би шууд эхний хүүхдээ төрүүлээ шууд ажилдаа орсон. Сар гарan болоод тэр тухайд бас мэдхгүй. Ороод 3 сар болоод тоглолттой байсан тухайд тэгээд биеийн байдал муудаад гам алдаад яг та эмнэлэгт бүр хэвтэх шаардлагатай болж ирсэн. Тэгээ эмнэлэгт хэвтчихсэн. Тэгсэр нэ би ажилласаар л байсан. За дахиад 2 дахь хүүхдээрээ төрөөд 3 сартай ороод дахиад ажиллаж агаад урлагийн ажил чинь ямар л дээ тий. Тэгэж явж агаад би дахиад эмнэлэгт хэвтэх шаардлагатай болчихсон. Эмчлүүлэх. Дандаа гам алдтал тий. Тэгээд сая 3 дахь хүүхдээр л баяр хүү яг гэсэн нөө одоо бие бодоо. Юу үгүй зүгээр гэр бүлийн одоо бус бүх юмыг чи надад татах. Тэгээ би жирэмсэн болоод тэгээ нэгт хордлоготой байснаар ч хэлэхгүй. Тэгэл ер нь жирэмснээс хойш баг 2 жил уран бүтээл яг ингээд үндсэн яг юунд жил гар юм уу ороогүй. Одоо иймэрхүү жишээнүүд бас айгүйх байгаа байхгүй. Тэнгүүд би одоо болохоор охиныгоо багыгаа одоо 5 сар болгож байна. Одоо ингээд ер нь орооч орох уу гэж тэгж орлоо гэхэд 3 хүүхдийн одоо сургууль соёлтэй бас цалгардан. Энд чинь ээж нь яг тулах хэвээр. Манай нөхөр чинь бас урлаг юу кино шигээд явна тий. Тэр гурыг хэн бас аав ээж шиг нь төвлөрөх үү. Тэгэхээр тэгээд би жоохон хойшлоод байгаа. Тэрнээс биш ерөнхийдөө бол саналууд ирж байгаа. Киноны саналууд ирж гин, өшөө олон юмны саналууд ирж гин, нэлээд хойшин тавьсан.
Тэгээ яг болсон гэхээр надад бас бодсон юм байна. Одоо өөрөө бас бодсон юмнууд байна. Тэр болгоныгаа хийн. Гэхдээ гэр бүлээ бат яг нэг юм шууд ажилдаа ороод өвдөд хэвтчихгүй би бас өөрийнхөө биеийг бодох хэрэгтэй. Гэх зэргээр бол айгүйх бодлууд байна. Гэхдээ нөгөө хүмүүс мэдэхгүй шүү дээ. Ингээл төрөөл ажиллая гэл ингээд тухайд эмнэлэгт хэвтэх шаардлагатай болох бие өвдөх гэл ингээл гам алдах. Энд чинь урлагийн эмэгтэй хүнд бол ер нь бол сая ингэсэн. Бас нэг урлагийн хүн болохоор жирэмсэн 6 сартай байлаа. Тэгээ нэг киноноос контентын сан дээр шинэ жилийн контент орохоор болоо. Тэгээ нэг л өдрийн зураг авалт, нэг контентын нэг хэсгийн зураг авалт юм байна дүр гэдэг. Тэгээ зохиол үнэхээр таалагдаад угаасаа жирэмсэн дүр юм бэ. Дүр. Ороод би нэг өдрийн пянг даахгүй. Зураг авалтын дундуур би ингээд би чинь нөгөө нэг амар шазруу юм болохоор ингээд хэлэхгүй байгаа байхгүй. Тэгэл гиз хатуурал ингээд. Тэнгүүд тэр ингээд хамгийн ойроо ингээд уйлдаг ингээд аавгаа тэр уйлдаг юм эсцэн явж байгаа. Тэр чинь бол ингээд нөгөө нэг тэр олон хүмүүсийн уран бүтээлд нөгөө нэг юм надад нэг юм яг хөө тэр бол миний хувьд бол буруу л да би хаа өвдөх тал дээр бол хэлдэг байхгүй. Үгүй би ингээд шазуур сууж байгаа нэг дуусгана гэл ингээд би ингээд байна гэж шалчганахгүйгээр тэр хүмүүсийн нөгөө нэг өдрийн зураг авалт бүх юмаа төлөвлөсөн байгаа юм ин хүндлээд дугаа шүдээ зүүж байгаа дуусгаж байгаа. Тэгтээ би тэр дүр дээр тултал ажиллаж чадаагүй. Би ингээд бүр ингээд уйлал ингээд хэвцээ ингээд дуусаал ингээд гизс ингээд хатуураад тэнгуут юу нөгөө нэг дүр бодогдох нөгөө гиз хатуурж байгаа тий ингээд хүүхэд ингэж байгаа тэр бодогдоол ингээд тэгэл уйлал ингээд эхний сцен дээр ингээл яг ингээл дүр ингээл гоё ингээд явж исэн чи нөө бодог модг нь урсаад ингээ мух олчлаа ахаад эхлэе гээл те тэр болгоно ингээл шүтээ зугаад ингээд тэр хүмүүс мэдэхгүй штэ тэр хүмүүс тэр сцен л гоё болох хэвээр те тэгээд тэр зураг авалт дуусаад за би ахиж юмд орохгүй за энэ бол худлаа юм байна гэж одоо тэрнээс хойш ерөөсөө төрөн төртлөө ч ороогүй төрсний дараа ч өрн уран бүтээлд ороогүй тэггүй нөгөө хүүхэд тэнд байгаа нэлэх байгаа гээл хөхний сүгээ ингээл тэгэл ингээл жүжиглэх гээл яах гацж байгаа тий ер нь бол тэгэл гэр бүл эрүүл мэнд бол номер 1 штэ тэнгүүд хоошин тавь жоохон бай завсарлаа эрүүл мэндийн одоо өөр хүүхэд бүх юмаа бат болгочоод уран бүтээл рүү орохдоо бүр ингээд ханцуу шаналаад орно гэж бол бодож байгаа. Та ингээд ярангуут магадгүй нэг тийм шантарч байсан үе ингээд танд ингээд байгаад байгаа шүү дээ. Тэгээ тиймүүд тэр үеийг одоо ингээд жүжигчний түрүүний таньс жүжигчний дипломтой эмэгтэйчүүд октод бол маш их байгаа. Одоо ингээд манай үе танаа үе тийшээ доош гэдэг ингээд зүгээр хар барагцаар болоод баг 90% шахуу жүжигчнийхээ мэргэжлээ ингэж ажиллаж чадахгүй байгаад байгаа байхгүй юу? А тиймгүүд тэр хүмүүс шантраад тийм шүү дээ. А тиймгүүд та энд шантраагүй явж байгаа нэг л төлөөлөл байгаад тийм шүү дээ. А гэхдээ энэ шантрахгүй яваад ингээд энэ цэг дээр ингээ ирэхэд тодорхой хэмжээний туршлага төвчээр ингээ юмнууд ингээд явагдаж байгаа шүү дээ. Тиймгүүд таныг шантарлын араас босож ирдэг философи нь юу гэдэм бол? Ерөөсөө би шууд шантрахгүй байгаад байгаа ингээд мэрийгээд байгаа ингээд өвдсөн ч өвдөөгүй юм шиг ингээд жүжиглээд уран бүтээлчтэй хүндлээд дугаа ингээд уртгаа хийгээд байгаа гол надад суулгасан бол сугрын болормоо агш маа. Жүжигчин хүн ямар байх хэвээр дүр дээр ажиллаж аваад яах хэвээр чиний ажил чи тэр олон үний би нэг шалчганаа за биний бие өглөө би өнөөдөр зураг авалтан чадахгүй нэ би инглээ тэглээ ийм юм надад суугаагүй дээрээс нь сугрын болормоо агшийнхаа ангийг төгсөө шууд шинэ үе продакшнд орсон шинэ үе продакшн маш тэгт дүртэй үнэхээр dig журам гэдгийг боёх болон манай ах эгч нар ундраагч бүгд ингээд бүх юм ингээд готол хавц ерөөсө бүх юм ингээд хүн уртгаа зөв хийх хэвээр сайн хийх хэвээр чадвал чи чад боёд чадвал чамаг чи чадаад байх юм бол тайзан дээр гаргаал. А чадахгүй байхад хичээхгүй байгаа хүмүүсийг бид нар хичээхгүй зүгээр л ингээд цалаа аваад цаг нөхцөд хүмүүстэй ажилтдаг гэдэг тийм. Тэгээд дээрэс нь баярхууд ингээд би шантрахгүй байхад баярхуу үгүй штэ. Чи чадна штэ. Чи мундаг штэ. Чи бүр гээд үргэлжлэгдэг. Бүр байнга. Энэ гурван хүчин зүйл намайг ерөөсөө л энэ урлагт яг ингээд үргэлж явах хүчин зүйл. Яг нэг амар философи гэдэг ах юм баггүй. Зүгээр ингээд суулгацсан. Тэгвэл ингээд танай ангийнхаа зүгээс зөвөн гарч шүү дээ. Яалч ингээд
сурын болроо одоо манай бас багштай тий миний багш маань. Тийм шүү дээ. Хоёр чинь нэг багш шээ. Тий. Тэгээ багш маань бол яалчгүй ингээд тэр философиг бол бас бидэрт ингээд хичээлээрээ ингээд дамжуулаад ингээд сургадаг тий. Яагаад ингээд тийм олон зүйл ярьдаг гэсэн. Тэр ингээд ярьдаг байсан зүйлс нь ингээд амьдрал дээр яг тулаал хэрэг болдсон шүү дээ тий. Тэстэ тэр үед уучлаарай гэж дотроо зайлш минь. Тий багш минь гэдэг тий. Тиймүүд би ингээд нэр таныг анх харж ирсэн ярих уу? За тийм. Тий. Тэр нэрээ би ингэсэн 2011 оны 9 сарын 1-нд кино урлагийн дээд сургууль сургуулийн болормаа гэдэг багшийн шав болоод орохгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээд өмнөх ингээ ах эгч нарын маань ингээд Антон Павловичийн Цахлаа гэдэг жүжигийн аннаас үлдээгээд багш энийг одоо нэг эвтэйхэн хураагаад далтыг гэлэгдэх байхгүй. Тэгээд ингээд тэн дээр ингээ харсан чинь ингээд хамгийн түрүүнд туссан 3 хүн эмэгтэй байдаг байхгүй. А тэнгууд тэр 3 эмэгтэй нь болохоор одоо одгэрл ихч байна. За тэгээ отхон тоглоо таа байна. За тэгээд заяа гэж хэлсэн тий. Тийм заяа. Энэ 3 их яасан хөөх юмтэй гэж бодож ирсэн. Антон Павлович Чехны нөгөө Цахлаа гэсэн чинь гоё. Нэнэ Зарашнагийн гол дүр өгч байгаа шүү. Одоо ингээ бодохоор одоо л нэг тоглолчмор санагддаг шүү. Бүр ингээд төсний дараа тухайд яа тийм дутуу тоглосон болоо гэж амар бод. Тэр дүр бүр ингээ амар гоё дүр. Миний үе тайз би одоо ингээд ганц л юм бодё. Дэлгэцэн тоглож үзсэн. Хошуу урлаг тоглож үзсэн. Одоо би тайзны драмын жүжигт тоглохыг маш хүсэж байна. Тийм шүү дээ. Гэхдээ нөгөө нэг тэр тийм дүр азар оноогдоо тоглох юм бол ар гэрээ бүр орхиод бүр яг тэрэндээ төвлөрөх болохоор жоохон цаг хугацаагаа жоохон одоохондоо болоогүй гэдээ өөрийгөө бол жоохон тэгж бодож байгаа. Гэхдээ тэр Цахлагийн тэр дүр дээр нэр азар аз одоор надад нэг хүн өгөх юм бол би нэрээ гэж Өөр тэгж ярьж шунжээдэг те. тэр бүр надад үргэлж бодогддог. Гэхдээ энийг өстө ярьж байгаагүй мэн. Дандаа бодогддог юм тэр ах. Тийм шүү. 2023 он байхаа. Одоо ингээд хоёр яг киногоор бол яг кино урлагт бол заяг нэг юм эмгтэй жүжигчин бол хүч төрөн орж ирлээ шүү гэдгийг бол ард түмэндээ бол үзүүлж харуулсан шүү те. Йоо хүч төр ороод бах те. За. Яг тэгсэн тест эрвэхээс өдөр байна, цурам ажиллагаа байна те. Тэнгууд эрвэхээс өдөр бол угаасаа танд бол маш их юм сөрөг болон эрг ингээ олон зүйлийг бол бий болгосон баг. А тэгвэл миний яг өөрөө үзээд за ингээ багтах сэтгэл ингээ төрсөн тэр нөгөө хүний иргэшэл байгаад цурам ажиллагаагийн галзуу ганагийн ихнэрийн дүр байгаад шүү дээ тий. Тэр ингээ дүр дээр та дүрийнхээ судалгааг яаж хийсэн гэж бид хойлоо зүр яаж хальт асуугаад өнгөрсөн шүү дээ. Тэрийг ингээ би гүцэгээ асууж байгаа. Тэр дүрийн судалгааг та яаж хийсэн? Яаж ажилласан юм? Fantastic Production өөрсдөө айгу мундаг хүмүүс шүү дээ. Задаргаа айгу сайн хийдэг. Бэлэн зохиолын уншлага задаргаа. Тэр надад бас маш их төхөн болсон. Дээрэс нь нөгөө нэг тэр чинь хар тамхи тариулдаг. Дээрэс нь хүүхдийн аваа явцсан, хүүхдэндээ сансан битгэрсэн тэ. Тэгээ ерөөсөө өөрөө иш тийшээ явж болохгүй байгаа гэдгийг үнэхээр чадхаараа л хичээсэн гэдэг шиг. Тэгээд үнэхээр яг өөрийнхөө хэмжээ судалсан. Ер нь тэр хар тамхи хэрэглэх яахыг хүмүүс ямар хөө болдгийн, яадгийн, ийдгийн дээрэс нь зүгээр яг хүмүүс одоо энийг ярихын зөв буруу мэдгүй байна. Зүгээр би яг ингэж боддیں۔ Эрвэхээс өдөр дээр гэхэд тэр дүрийг авчиад би яг ингээд надаас өөр хүн байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд нүдэндээ ингээд тэр нэг учирлага эмхтэй ингээд хараад ингээд төсөөлөөд бодоод за ийм төрхтэй ингэдэг ийм ааштай яг ийм хүн ингэдэг ийм бүх юм ингээд дотроо ингээд бодоод тэр хүн ингээд тусдаа ингээд харж агаад мэдгүй. Тэгэхээр л надад одоо жүжигчин хүнд дүр дээр ажиллах ажиллагаа өөр байдаг баг л та. Би болохоор өөрөө тэгэж нэг ингэж харж ээж тэгэл ингэж юу нь бол боддог. Сурам ажиллагаа тэр Сарнагийн дүр дээр болохоор би зүгээр хүүхдээсээ хол ингээд хоригдсон гэж зүгээр бодохтол миний бүр ингээд шарс тусчихсан ёо. Яаж вэ те? Яаж байж ерөөсөө ингээд тэр мэдрэмжэл ер нь гарах гэж айгаа хичээсэн. Гэхдээ яг сурам ажиллагаа яг Сарнагийн дүр анх зохиол авч яхад яг одоогийн дэлгэцээр гарч байгаагаас илүү олон сцентэй ер нь бол тэр дүр их тодтогдсон дүр байсан л да. Найрлагчийн зохиол. Тэгэнгүүт ерөөдөө айгүй урт. Метраж айгүй урттай болоод нөө хасах шаардлага гарсан. Тэгээ яг нь би чинь өөрөө гол киноныхоо сурам ажиллагааныхаа одоо нэг хоёрдугаар одоо хэсэг байгаа дээ шүү дээ нэг юм. Тийм болохоор ерөнхий нэг хасагдсан зүйлсүүд их байсан. Та ингээд хоёулаа нөгөө зэрэг уран бүтээл рүү баяр байх та ингээд орох үе байсан уу? Тэгмүүд тэр үед ингэж нөгөө нэг
яг гэр бүлийн нөгөө харилцаа гэж юм байгаа шүү дээ. Та хоёр маань тэр ингээд зохицуултаа ингэж яаж хийдیں۔ Сурам ажиллагаанд чинь бид төр хамтдаа орсон шүү. Харин тий. Баярхуу бүр дүр дээр ороод давхар зургийн дараагаар ороод тэр хүн баг ухаан алдчихсан шүү. Баг унтахгүй гэж явдаг гэсэн. Хүүхдүүд гэдэг асуудал гарч ирнэ тий. Тэгэл зохицуучлаа юм л да. Тэгэл нөгөө нэг ээж аав ах эгч гээл зураг авалттай үед манай гэрийнхэн болоод баярхуугийн гэрийнх маш сайн ойлгодог болохоор тэгэл даваал гарсан да. Тэгээд тухайд яг гэрээхэн сүудэр олон нийтийн телевизээр цацагдаад 7 хоногийн дараа сурам ажиллагаа яг киночторт нийцсэн. Тэгвэл би болохоор нэг юм ерөнхийн нэг юм сэдвтэй байгаад байгаа. Тэр нь болохоор яг ингээд олон даагчтай тодорхой хэмжээнд нийгэмд ингээд нөгөө нөлөөлөлөө бүтээсэн хүмүүсийг одоо инфлюенсер нөлөөлөгч гэдэг ойлголт ингээд байгаад байна шүү дээ. Тэнгууд таяр маань бол ингээд бас олон хүмүүс ингээд таяр хэдэн 100 гараа ингээд дагдаг те. Олон хүмүүс үлгэр дуурайл ингээд болоо явж байгаа. Тэнгууд таяр маань сошиал медиа сувгууд дээр ингээд анх контент бүтээхэд ямар зорилготой эхэлж ирсэн? Нэгээс зорилгогүй л ер нь ингээд эхэлсэн юм уу? Ер нь ямар үзэл санаатай эхэлсэн юм? Эсвэл нөгөө нэг яг контент бүтээгч болно, инфлюенсер болно ч гэдэг юм уу ингээд нэг хүмүүс шиг зорилго тавиал ингээгүй. Мэдээж яг уран бүтээлээ хийнгүүт мэдээж дагагчид автоматар өснө. За тэгэнгүүт мэдээж реклам, сурталчилгааны санал орж ирнэ. За тэгэж явсаар гал ер нь нэг юм урсгалаараа ер нь контент хийдэг болсон. Гэхдээ бид хоёрын яг баримтлаад бодоод идэг юм гэх юм бол за зарим нэг хүмүүст халгаатай юм ярих гэж байна. Яг гэхдээ биний үзэл бодол юм чи. Тийм шүү дээ. Хүүхдийн эрүүл мэндэд одоо веб ч юм уу дээр сордог. Дээрс нь чипс ч юм уу. Одоо нэг амар арснаар мэддэггүй чихэр одоо юу гэдэг те. Тиймэрхүү зүйл олон түмэнд түгээж рекламдахгүй. Тэгээ одоо болж үл яг битэрийн юг харуул нэг юм хүүхдэд ээлтэй нэг яригдахтаа нэг гарал угсаагийн судалчаад орц найрлагыг харчаад ордог. Манай битэрийн зүгээр боддог юм маань. Тийм. Одоо бол ерөнхийдөө яг үнэ хэлэхэд ер нь олон саналууд орж ирнэ. Тэр дундаас жоохон шүүлтүртэй хандж байна. Одоо ингээ бэрийн төттэй ингээ хамтаж ажиллаж шүү дээ. Тэнгууд жүжигчин мэрэгчлийн хүн бэрийн төттэй хамтаж ажиллагаа тэр контентээр ямар тал гардаг вэ? Таны бодлоор. Тийм шүү дээ. Зохиол мохиол дээр тэднэр нэг асууд тэднэр нэг санаа зовоод авахгүй бид нар өөрсдөө зохиол дээр болоод яах уу их үү бараг л өөрсдөө палаа малаа бүх юма мэддэг хүмүүссэн чинь энгийн хүмүүстэй ажилласнаас ч үжигчд бол хамаагүй арай илүү байдаг бахлагч боддог. Тэгвэл бэрийн дүүдээс ерөнхийдөө хамтарч ажиллаж байгаа байгууллагаас ихэвчлэн ингээд нэг ямар хуу шаардлага юм уу тавьж тань нэг хүндрэлтэй ч юм уу ингээд хамтарч ажиллагаа төвөгтэй байдаг юм шалтгаанууд гэж байгаа юу? Бага. Одоо маркетингийн ажилчид одоо маркетинг гэл нэг компаниуд ч авчин. Тэгээ маркетингийнх нь бидэртэй холбогддог шүү дээ. Маркетинг дээр сайн ч хүн байна, саарч хүн байна. Ажлаа дутуу байдаг, мэдээлэл дутуу өгдөг, таг алга болдог. Тэгэнгүүт буцаад тэр компани харж байгаа өнцгөө би дутуу юм хийгээд байгаа ч юм шиг. Тэгээ би бүр ингээд боддог ш тэр маркетинг ажиллаж байгаа одоо цаанаа юу гэж ярьдаг бол доо зарил эдэртэй. Тэгээ ерөнхийдөө зарим газрууд одоо сүүлд бол ерөөсөө чамаас өөр эрх мэдэлтэй хүнтэй ч ихлэ уулзмаар байна. Жилийн гэрэмэрээ хийхээр бол анхнаасаа уулзаа ярьчвал амар. Тэгэхгүй нэг голдоогоо маркетинг чинь солигдно. Солигдчихдаг. Тэгээ анх надтай ярьж исэн юм нь өөрчлөгдчихдөг. Эсвэл тэгээ нөгөө нэг ярьсан заавар зөвлөгөө надад ирэхгүй байх. Тэгээл байж итл нөгөө ярьсан маркетингийн өөрчлөгдөөр шал өөр хүн тамилагдаад ирдэг. Ингээд ахаар мэдээж хэрэг миний ажилчдаа удаашран тэгэнгүүт тэр дээд албан тушаалтай хүмүүс нөө энэ ч одоо яасан хэцүү ингээд энэ бол надад бас сүүлийн үед бол аюу хэцүү байгаа. Хэцүү байд юм бэлээ. Тэгээ маркетинг болоод тэгээ тэр захирал одоо тэр одоо хүмүүс нь маркетингийнхэнтэйгээ ажиллаж гэх юм ааш. Ер нь бол жоохон тэр л асуудалтай Монголд бол тэгээд би ч одоо өөрөө сүүлдээ нэг хүнтэй нэг маркетингтэй шүү дээ. Ахаад өөр хүмүүстэй чинь баг холбогдож бас ихний яриануудаа их хийх ёстой гэдгээ бол тийм болсон. Эхлээд бол тийм байгаагүй л дээ. Ихний ярьсан үнтэйгээ тохиролцоо явдаг гэсэн бол одоо бол илүү тэр хүн байхгүй болоход өмнө нь хоёулаа тэгж ярьжсэн гэх бас нэг албан тушаалтай хүнтэй эхлээд уулзаад ярих.
ярьдаг болсон. Маркетингийнхэн яг нөгөө нэг сайн маркетингийн ажилчид бол байна. Тэгэхээр ажиллаа мэддэг надад нэг төв болтгоо. Саарч хүмүүс байна. Юмаа мэдхгүй орчдөг. Ийм юм байдгүй. Одоо ингээд та ингээд маркетеруудын тухай ингээд ярьж штэ хин нэг ингээд тантай холбогдоод уулзаад бүтээтгүүрийг тайлбарлаад ингээд нэг би хүн ингээд явж байгаа штэ. Тэнгууд яг танаас сайн муу байгаа. Тэнгууд тэр хүмүүс ийм ярьж орж ирдгүү. Энэ болохоор жоохон мэрэгжлийн асуудал байгаа маркетер. Яг брендийн модуль маркетингийн концепт маань манай бүтээтгүү яг ийм юм байгаамаа. Ийм утга учиртай юмаа гэдэг ингээд нэг тайлбарлаад тэгж орж ирдэг. Ерөнхийдөө нэг хэр ингээд та ингээд хамтарч ялсан байгууллагуудад дундчлах юм бол яг маркетрууд хэр мэдлэг сайтай байна тань. Яг л 50-50. Яг 50% нь бол айгүй мэдлэгтэй орж ирдэг. За таны тэ үний санал та манайх бол ийм зарим нь бол шууд орж ирнэ шүү дээ. Шууд үнээл. Манайх нэг тим компани гэл пэйж явуул би хармаар мэдээлэл өгөөрэй гэх зэргээр. Тэгэхээр яг 50-50% л бай. Хин нэгэн захиалагч юм уу ямар нэгэн контент ингээ хийх хичээлээ гэж бодно шүү дээ. Тэгвэл тэр контентийг үйлдэл процесс бол тэр чигтээ тэр захиалагчийн болоод өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж байгаа нэг юм хувьдвар ингээ байгаад байгаа байхгүй. Тэнгууд анхнаасаа та ингээ түрүү ингээ ойлголцсон ингээ ярьж шүү дээ. Тэнгууд анхнаасаа тэр ойлголцох процесс тэр нэг мэдрэмжүүдээ ойлголцох юм бол магадгүй дараачаар нь тэр ажил илүү одоо нэг засвар нь бага байдаг ч юм уу, коммент нь илүү бага байдаг ч юм уу, тиймэрхүү ингээ байгаад байна шүү дээ. Тэгвэл би нөгөө талаас нэг юм асуумаар байгаа. За би бол ингээд одоо манай скрин тим болоод ингээ 15 онд бид чинь сургуульд төгссөн шүү дээ. Тэнгууд нэг 10 жил ингээд контент бүтээх чиглэлээр бид ингээ ажиллаад ингээ явж байна. За тэнгууд бидэрт бас ингээ тулгардаг ингээ бэрхшээлүүд гэж байгаад байгаа байхгүй. Захиалагч гэж байгаа шүү дээ. Брэнд. Тий. За энд ингээд та хэд одоо инфлюенсер гэж хэлээд байна те. Одоо тэр контент оролцож байгаа, тоглож байгаа хүмүүс маань дөрв маань ингээ байгаад байна. Тэгвэл бид нар дунд нь юу гэж байгаа? Бид нар дунд нь гүйцэтгэл хийж байгаа. Цэвэр гүйцэтгэл. За тэр гэрлэн ямар байх хэвээр те. Дуу нь ямар байх хэвээр. Тэр одоо маркетингийн мессежийг нь яг хүргэж чадчихэв нөө. Гэл ингээл яг нөө цэвэр гүйцэтгэлийн ажиллагаануудыг ингээ хийж штэ 6 авал хийдэг ингээл те. Тэнгууд бидэрт яг инфлюенсерүүд ямар санагдаад байдаг вэ гэхээр ер нь бол бидний зүгээс товчхондоо бол ганц хоёрхан шаардлага байгаад байгаа. Мэргэжлийн хандлагатай байгаа ч мэргэжлийн хандлагатай байгаа ч гэдэг нь олон нийттэй харилцаж чаддаг байгаасаа тэр нь юу гэж байгаа юм шууд утгаараа бол камерны өмнө ярьж чаддаг байгаа чи ядаж зүгээр мэргэжлийн заавал нэг жүжигчин найруулагч сэтгүүлч мэтгүүлч дипломтой биш хэрнээ одоо нэг байглаас өгцөө өгдлөөрөө гэдэг ч юм уу маш сайн ингэж ярьдаг ингээ хүмүүс ингээ байдэн шүү дээ тэнгууд камерны өмнө тэр нөгөө нэг бэлтгэл ажил гэдэг юм гарахын өмнө бол ингээ маш чухал байдаг. Одоо бид нар яг нөгөө нэг кино хийгээгүй л дээ. Тэр чинь бас ингээ гэрэл мейкап гэл бүх юм ингээ явж байгаа шүү дээ. Тийм. Тэгвэл тийм нэг бэлтгэл ажил гэдэг юм ингээ чухал байдаг. Нөгөө нэг одоо сая чиний мэргэжлийн байгаа ч гэдэг чинь өөрөө ажиллаа бас сайн мэдэх хэрэгтэй. Өөрөө тэр бүтээгдэхүүнээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өөрөө яг юу хийх гээд байгаа гэдгээ өөрөө сайн мэдчихэд надад тэрийг хэлнэ шүү дээ. Тэгжиж би тэр та нар ийм юм хэлэх гээд амуу за ийм байвал яаж инкүү тэгкүүгийн хоорондоо ярилцсан шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л нөгөө нэг анхны яг өөрөөсний энэгээр ийм юм хэлэх гээд байгаа гэдэг санаагаар ер нь маш сайн ярилцах хэрэгтэй л би гэж бодсон. Тий би нөгөө иймэрхүү асуугаад байгаа нэг юм шалтгаан байгаад байгаа байхгүй. Тэнгууд би одоо нэг хамтарч ажилладаг компаниудтайгаа нийлээд нэг юм судалгаа хийж үзсэн байхгүй. Тэр нь болохоор одоо эмэгтэй контент бүтээгчдээс хэн таалагддаг, эрэгтэй контент бүтээгчдээс хэн таалагддаг, гэр бүлийн контент бүтээгчдээс аль хосууд нь ингээд таалагддаг гэдэг ч юм уу те. Тэнгууд одоо бас гэр бүлийн контент бүтээгч гэхээр таяр маань ингээд ороод ирж байгаа байхгүй. Таяр маань болохоор 31.7 гэж би санаж байна. Ер нь бол ингээ ранкаар ингээд нэгт ингээ ороод ирж байгаа. Тийм учраас огч баярхай хоёртай бол ер нь ярилцсан зүг юм байна да гэд. Тэгээд ер нь бол бас таны зочноор урьж байгаа нэг юм шалтгаан байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүст яагаад таалагдтiin? Тэгвэл за отон дугуулаг таалагдтiin байна гэдэг нь шүү дээ. Тэгвэл яагаад таалагдтiin гэдэг тэгэхээр 56.7 билүү хувь нь контент бүтээж байгаа хийцэл ингээд таалагддаг гэж байна. Тэгэхээр тэр цэвэр мэдрэмж юм болов уу гэж би дүгнэлт ингээд тавиад байгаа. Хоёрд болохоор ингээд нөгөө нэг амьдралын хэм маяг нь таалагддаг гинэ. Тэгээ гуравд болохоор юм хошин мэдрэмж өгдөг. Тий хошин мэдрэмж өгдөг ингээд байдал ингээд таалагддаг гэдэг ч юм нэг ийм хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэгвэл би мэдээж нөгөө тэр ингээд судалгаанаас дүгнээд одоо ингээд компаниудын ингээд маркетингууд ингээд бүтээгдэхүүн маркетинг контент ингээд хариуцаад ажиллангууд сошиал сувгууд хоорондоо өөр ялгаатай зан төлөвтэй гэх юм уу. Тэгвэл танд бас тийм зүйл мэдрэгддэггүй. Facebook дээр нэг контент оруулангууд хандлт ч юм уу орж иж байгаа хүмүүс нэг өөр гэдэг. Instagram дээр нэг өөр гэдэг ч юм уу. Тий, тэнгууд та Facebook дээр одоо 300
мянга хүрэх явж байгаа доо. Тэнгууд Instagram дээр 100 гаруй мянган дагагчтай тий. Тэгээд тэнгууд яг та ижилхэн контентоо байршуулсан байгаа даа. Тэгээд яагаад тэн дээр одоо нэг тоонд ер нь бол ингээд Instagram-ын зан төлөв нь юу байгаа тань тий. Facebook дээр танд ингээд ямар хөө санагдсан, ямар хөө мэдрэмж өгвөл зохимжтой санагдсан тий. Ерөөсөө ийм юм л дээ. Угаасаа амар илт мэдэгддэг. Facebook дээр гэр бүлийн контентууд тавихаар илүү их үзэлттэй. Instagram дээр гоё сайхан ганган чамин хувцастай кул мөл зургуудаа тавиал үзэлттэй байдаг. Энэ бол угаасаа яг амар мэдэгддэг. Та одоо ингээд хамтарч ажиллаж байгаа бүтээгдэхүүн брэндүүдтэй за би энийг болоод ингээд Facebook дээр байршуулна, Instagram дээр байршуулна гэдгээ тохирдгоо. Тийм тэр угаасаа анх ярих яриандаа л ярилцж байна. Энэ Facebook дээр яа та давхар Instagram дээр тавих боломжтой юу, яах вэ гэдгээл тэр гэвэл ярилцаад л бичдэг ш. Тэнгууд та одоо ингээд нэг story reel гэх юм ер нь бол 2 3 л гэсэн ингээд байгаа шүү дээ пост оруулах гэдэг ч юм уу те. Тэнгууд тэр ингээд давтамжуудыг ер нь та яаж хийх юм бэ? Одоо сторигоо яг тэдэн цагийн зайтай оруулна гэх юм. Тийм байдгүй. Надад ерөөс тийм юм байхгүй. Би ч зүгээр яг амьдралынхаа зүгээр л хооён сэтгэл зүй сэтгэл гээгээрээ л хичдэг шүү дээ. Тэрнээс өршнөх амар одоо чи чинь бас нөгөө нэг юм контент бүтээгч нарт зөвлөгөө өгөөд ингээд байгаа ш. Тэгээд чи ингээд сүүлд ингээд уулзаад ингээд надад бас ингээд зөвлөгөөнүүд өгөөд угаасаа би бас алдчихсан юм зөндөөд байгаа аахгүй юу. Тэгэхээр би бол зүгээр яг цэвэр мэдрэмжээрээ явж байгаа л. Заавал тэгэл хүмүүс ч ингээд нөгөө нэг итгэвтэй ойлгохын тулд тэгж сторигоо ингээд би чинь бүтэн 2 өдөр стори хийхгүй ч өдөр байгаа. Тэр чинь хүүхөө шуухадаас өвдөх ч юм уу те эсвэл ажил төрөл гээл юу одоо тэр мэрэгтэй маа. Лагер дээр сайхан амарч байгаа. Тий тэгэнгүүт өнөөдөр гэхэд нэлээд ол стори хийж байгаа юм чинь үсмс янзлаа. Гэх зэргээр л байгаа. Тэрнээс биш бүр ингээд нөгөө нэг пост контент бүтээгч нар шиг бүр ингээд цаг минут ингээд бичээл эсвэл нөгөө нэг одоо дараа ингээд бичээд байгаа юм бол бас байхгүй байгаа. Гэхдээ тэр бас миний дутагдaltaй зам байх л да. Дутагдал байх гэж бол бодож байна. Тийм үү контент бүтээгч хүмүүст зөвлөгөө өгдөг хүний хувьд чи юу ч бодчих да. Би ер нь бол яг нэг юм жүжигчин хүн бол нэг хөв нь авьяас ирээс өмнө хөдөлмөр байж тэгжиж биелдэг болно гэдэг шиг тодорхой хэмжээний юм бодлогын түвшинд явсан юмнууд илүү юм далаацтай байгаад байгаа. Тэгэд таны хувьд болохоор одоо ингэ дагагчдынхаа тоо болон хандлт engagement ингээ харангуут би ер нь макро төсний эвлүүсэрд бол ийм хэмжээний хандлт орж ирд юм байна те. Тэгээд тэр чинь хүмүүсийн тэр сэтгэл зүүдээр ингээд дүгнэлт хийцэн байгаа тийм шүү дээ. Тэнгууд нэг хүмүүс юу гэж бодож байгаа тэр түшигтэр ингээд ярьж байгаа болохоор надад айгу таатай байгаа байхгүй. Гэр бүлийн контент бүтээхэд бид нар дуртай байдгаа отгон тонголог баярхуу өртгээд хэлсэн байгаа шүү дээ. Хүмүүс өөрсдөө хэлээд шүү дээ. Макро түвшний инфлюенсер гэж байгаа. Нийгэмдэр шууд ингээд байр суурь илэрхийлэх хэмжээнд ингээд та очсон байна гэдэг ч юм уу те. Тэнгууд нэг юм жижиг сажиг юм яриад байх уу ерөнхийдөө тийм далаастай сэдвүүд рүү ингээд орж тэгж ингэж нөлөөлөхөө үр дүн гарах ёстой байна гэдэг ч юм уу. Тэгээ маркетингийн компаниудтай ингэж хамтарч ажиллахдаа яг ямар маркетингийн концепттэй одоо брэндийнх нь яг модул нь яг юу юм те. Тэрнтэй ингэж нөгөө тулж бодлогын төвшөнд ингэж ажиллаж ажиллах нь зөв гэдэг ч юм уу. Нэг иймэрхүү юм байгаад байгаа. Тэр нөгөө одоо би 19 оноос хойш яг энэ чиглэлээр ингээд суралцаад бас явж байгаа шүү дээ. Би ч одоо найруулагч жүжигчин мэрэгчлээ хэрнээ ингээд сошиал маркетинг хийж сурах гал ингээд яваад байгаа. Тэнгүүд анх бол за окей бүх юмудаа ингээд яг цагийг нь тохируулаад орхиол тэгэнгүүтээ тэтэн цагт ингээд орчдөг байх нь айгүй зөв юм байна гэсэн. Ер нь бол тэр чигтээ энэ яг контент бүтээх ажил бол зүгээр л мэдрэмж юм шиг санагдаад байгаа надаа. Одоо эргээд ингээд хэдэн жилийн дараа ингээд харахад тэнгууд энтэй уялдаад бас нэг юм одоо контент бүтээгчдийн контент үйлдвэрлэл дээр нэг асуудал байгаад байгаа байхгүй инфлюенсерүүдэд. Тэр нь болохоор контентын үнэлгээ гэж юм байгаа. Отгон тонголог гэдэг жүжигчин бол 10 хэдэн жил ингээд жүжигчнэр ингээд ажилласан сошиал медиа сувгууд нь 100 мянган ингээд дагагчтай. Тэгээд нийгэмдэр болохоор ингэж үнэлэгддэг ийм инфлюенсер ингээд байна. Тэнгууд үнэхээр худалдаа авалт хийгээд идэм байл. Одоо өнөөдөр ч гэсэн хамтарч байгаа бүтээгдэхүүнүүд маань отгон тонголог орох гэж байгаа мó гэж манайхтай бас ингэж хамтарч байгаа уртын хугацаанд хамтардаг юм компаниуд ингээ байгаад байгаа байхгүй юу? Та хоёр дээр нэг юм ихтгэл үнэмшил ингээ байгаад байна шүү дээ, тий. Тэнгууд та хоёр маань тэр ингэж үн цэнийг ингэж барихын тулд мэдрэмжүүдийг ингэж яаж илэрхийлж гаргаж чинь тэр ингээ санаануудаа яаж болж чинь. Өстө тухайн үед одоо нөө жүжигчүний онгод шууд хийчихгүй шүү дээ. Нэг юм орж ирэл маргааш шууд гараад хийчихгүй. Ер нь хүмүүс тих гэдэг. Одоо газ хэлэгчмээр юм. Гэхдээ тэгээд яг ямар бүтээгдэхүүн яах юм, ер нь яах зорилготойгоо, ер нь юуг нь онцлох юм, тэрийг чи харна яаж авах юм, ер нь үзэлч ямар байх юм, зүгээр ингийн ичүүл ингэн яаж
хүмүүс яг онцлог юмын гол юмыг харуулахын гэдэг чинь бас маш учиртай шүү дээ. Тэр тал дээр бол зөвхөн ер нь бол айгуу сайн бодож ярилцж санаагаа олж гаргадаг. Хоорондоо л ярьж байгаа юм л да баяр хөтөөр. Ийм юм ингэхүү тэгхүү гэл. Тэгвэл байгууллагын зүгээс нэг юм байгаад идэв штэ. Ер нь бүтээгдэхүүний нэг юм хэлүүлэх ёстой, заавал хэлүүлэх ёстой ингээл нэг юм текстүүд гэж юм байгаад идэв штэ. Тэр нь одоо ингээд бидэрт бол урт байх тусам ер нь бол хэцүү байдаг. Яг ин хэрэгтэй ч юм уу хэрэггүй ч юм уу гэж боддог юм байдаг. Тэгвэл тэн дээр ер нь яг байгууллагуудаас шаардж байгаа шаардлагууд дээр ер нь ямар хөө байвал тань зүгээр байдаг вэ? Байгууллага гэхдээ өөр л дөө. Тэгээд заавал цаанаас нь энэ үгийг хэлэх ёстой, ингэх ёстой гэвэл тэрийг тэгэл хэлдэг шүү дээ. Гэхдээ нөгөө хит нууршаал. Гэхдээ өөртөө ч бас айгуу судалгаатай мэддэг болсон мөлий ер нь нууршсан ингэсэн юм ер нь хэрэггүй димээ тоочны хүнд яг өгөх мэдээлэл тоочны өгчвөл болно. Би бол тэрийг хэлдэг. Тэнгүүд өөс харин тийм бид нар бас яг тийм юм хүсэж байгаа л гэдэг. Бас нэг үе бодвол гайгүй. Тэгээд нэр би нэг юм ярих мартцсан яваад байгаа юм шүү дээ. Энийг болохоор би танд гарын бэлэг болгон бэлдсэн юм аа. За баярлалаа. За энэ бүтээгдэхүүн нь болохоор Солонгосын нууны EWG гэдэг юм хорон явуулгын баталгаа гэдэг юм нэршил байгаа байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо эмэгтэй хүүхдэд зориулсан энэ чинь дотор айгүй олон төрлийн юмтай байгаа. Үсний зөөлөн хатуу вакс тэгэл нөгөө нэг үсний тос тэгэл нөгөө хомсны бодог гэлдэгдэж штэ. Тэгвэл хомсны бодог нь болохоор ингээд наалтан. Тэгвэл лав нөгөө ацетоноор арилгаж юу агаадах шаардлагагүй хэмнэр шууд ингээд шууд наалт болохоор хуулаад авчна гэдэг ч юм уу. I'm Pink гэдэг ягаан гэдэг нэртэй юм брэнд байгаа байхгүй. Ялч нэг мохтуудын брэнд байгаа. Тэгвэл энэ чинь ер нь бол хэрэгтэй юм байна. Манай одоо том охин чи яг л нөгөө сая гэтэл үсэндээ сор тавиулж байгаа байхгүй. Тэгэл гэлдэж мэлтгэхээр нөгөө аавынхаа нөгөө гээл мэлээр ингээ гэлд чинь тэгэнгүүт ингээ нөгөө нэг хагтаж магтах тий. Тэгэхээр ер нь иймэрхүү юм би тэгтээ нэг үзсэн юмаа судалсан чинь тэгээ ерөөсөө таалагддаг байхгүй. Тэгэхээр энэ бас ийм шинээр оруулж ирж байгаа юм. Тэгвэл ер нь бол яг өсвөр насны охтууд чинь бас ингээл юм сонирхон үсээ бас гэлдмээр байна. Тэгэл энэ хомсаа будаа тэгээ би чи нөгөө нэг одоо хүртэл чихийн цолоогүй тэгэл хумс хурууг нь бодуулдаг байхгүй яад бол эко ч гэсэн хүүхдэл юм чинь ингээл нөгөө нэг энэ тентхийн нөгөө нэг том хүний салаануудаар нэг тэгдэж штэ нэг эко бодог энэ төр гэдэг тэр нь жоохон бас нэг хитэгдэггүй. Тэгэхээр эн чинь бүр яг хүүхдэд зориулсан судалгаатай юм болохоор таалагдчих. Тийм тэгээд энэ нь болохоор нэг надад урай айгуу гоё таалагдсан. Тэр нь болохоор ихээ харьяар хүүхдэд гоо зам боловсрол болно. Энийг ингэ танд бэлэг болгох уу. Баярлалаа. Хоёр дахь бүтээгдэхүүн маань болохоор тань зориулагдсан. За. Тий. Энэ нь болохоор Солонгосын Selena гэдэг брэнд байхгүй. Одоо ингэ сүүлийн үед ингэ генетикийн шинжилгээ ухаан дээр суурилсан гэл ингэ ярьж штэ. Тэгмээ тэр хүний тэр генетик үүдэлээс гаргаж авсан гэдгээр онцлогтой. Тэгээд дээрэс нь болохоор нэг Солонгосын том юм моолууд ингэ байдаг штэ. Тэрнтэй ингэ нэг альбисаар худалдаалагддаг юм бүтээгдэхүүн байхгүй мэдээ. Одоо юм тий. Тийм, тэнгууд ч одоо ингээд лиг инфлюенсертэй ингээд хамтарч ажиллах гал тэнгууд тэгдэг байхгүй. Ялангуяа эмэгтэй инфлюенсерүүд бол нэг скин кэр бол байгаа штэ. Тэнгууд та бас магадгүй хэрэгжилж үзэл боломжтой гэх юм бол энэ газар бол тантай хамтарч ажиллахад бол бүрэн нээлттэй байгаа юм бэ лээ. Скин кэр ерөөсөө нэг хамтарч ажиллаагүй. Яг тэгэхээр эмэгтэй хүн бол найрс өөр гэдэг. Тэгээд шууд нөгөө нэг санал болсон газар олонтой шууд хамтраад байдаггүй. Тэгтээ нүүд яг тохирсон бүтээгдэхүүн байх гэж тийм. Тохирсон бас өөрөө хэрэгжилж үзчихээж бас тэ хүнд бас таниулмаар шүү дээ. Өөдлөсмөстэй. Би харин сүүлд хизээ 7 хоногийн өмнө ерөөсөө яг арьсанд яг тохирсон бүтээгдэхүүн бас яг байдаггүй. Тэгээд бас сошиал нэг стори дэвцэн хаа газар нэг гоё мой бүтээгдэхүүн байна уу над руу тааглаарэ гэдэг. Тэгээ ер нь одоо судалж байгаа. Гэхдээ бас энийг бас хэрэглээд үзье. Яалч нэг олон нийтийн хүн байгаа юм чинь бол яалч гоо сайхны бүтээгдэхүүн бол яг л тохирсон байхгүй бол бас болохгүй бах тий. Өөдлөстэй ер нь бүтээгдэхүүн хэрэглэж үзэж байгаагүй байна. Тий, ер нь хүмүүс аягүй сайн стандараа гэдэл уулга алдаад л идэм л гэхдээ яг аль нь сайн ингээд төвлөрч орж харж байгаагүй юм байна. Тэгэхээр энэ бас Солонгосын бас том дэлгүүрүүдээр зарагддаг гэхээр бас дэшгүүлээлгүй дээ тий. Ер нь танд хэрэгж санал болгож байгаа. Тэгэхээр боломжтой юм бол таалагдвал тэгээд таалагдж байна гэж хэлээ. Таалагдж нөгөө нэг уцыг нөгөөдөгтэй.
хөөрхөн ээж нар ер нь намайг бол 100-ны нэг дагагч нарын 70% нь ээж нар гэдэг байхгүй. Тэгээд эмэгтэйчүүд юу нэг дэх хүүхэдтэй мөнгө нөгөө нэг хамаагүй зарцуулан тэг ингэн өөртөө болохоор ингэж байгаа л нэг хямдхан ком авчдаг байхгүй. Тэгэл тэр комонд бүтэн сар хэдэн сар хэрэглэгдэн. Тэнгүү тэр чин одоо хямдхан байхаар чин тэрний одоо түүхий хэдэн хямдхан байж таарна тэр хүний ашиг орж таарна. Тэгэхээр ямар бүтээгдэхүүнээр юу гарч ирээд ирсэндээ төрөхөд байгаа тий хүн яг хэрэглэж байгаа юм маш сайн судалж ийж юу сайн хэрэглэх ёстой шүү гэж бол. Тэгээд удаан хэрэглэдэг юм а ерөнхийдөө мөнгө тий зараад тэгээ бүр судалж агаад авах хэрэгтэй гэж боддог. Тийм нэг юм зүгээр сонирхож асууж байгаа шүү. Ингэдэг байхгүй яг энэ инфлюенсертэй хамтрааж ажилчвал одоо жишээ нь борлуулалт маань өсөх үү гэж асуудаг. Тий. Шууд ингэ биднээс болохоор тэгж асуудаг байхгүй. Бэрд шиг юм уу? Тий. Тэнгүүд бид нэр юу гэж ингэ хариулдаг вэ гэхээр инфлюенсер бол борлуулалтын мэрэгчлэлтэн бол биш ээ. Инфлюенсер бол өөрийнхөө нөлөөлөл тэр ингээд орон зай үүсгэсэн тэр юмараа дамжуулж хүмүүст ингээд санал болгож байгаа маа. Магадгүй хэрэглээд туршаад өөрт нь тохирцсон учраас тэр ингээд нөгөө нэг бодит үнэн дээр ингээд суурлаад ингээд санал болгож байгаа маа гэдэг тийм шүү дээ. Тэнгүүд таны хувьд ингээд брэндүүдэд ер нь тэр тал дээр яг ямар хандлагатай хандж байна? Зарим газрууд хөөрхөн хилдэж штэ ингээ баярлаа ингээд айгуу борлуулалт ингээ сайн яасан мэсэн инээ тэргээд анх бол ингээд дөнгөж эхэлж байгаа маа ингээд ер нь борлуулалтаа сайжруулах гад ингээд бас жоохон сонь юм ярьж орж ирнэ бас хүмүүс маань тэгээ яг би нэг юм ерөнхийдөө яг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих ерөнхийдөө жоохон дуртай л та ер нь үндэсний үйлдвэрлэгч нар орж ирэхээр ер нь бол өөр айгуу дуртай авдیں۔ Тэгээд яг нэг юм бодол өгдөө. Гэхдээ яг тэргээ хэрэгжүүлээд байна л та. Тэр бодол нь юу юм гэхээр над руу ингээд маш олон ээж нар ингээд би гэрээрээ юм бизнес хийж эхэлж байгаа маа. Би ингээ өөрөө гэртээ ингэж хийдэг юм аа. Энийг маань ингээд өгөөч, стори дагаад өгөөч, пост хийгээд өгөөч гэгээд. Тэгээ би ингээ боддог хаа. Тэгээд тэд нар ингээд бүтээгдэхүүн явуулаад би стори даа хийх ч юм уу, постлох ч юм уу ингээд үеуд байна. Гэхдээ яг ингэж утсан. Ингээл яг контентууд хийгээл ингээл явж байна. Энэ дундаа сартаа нэг ч юм уу яг бодсон бодол шүү. Гэтэ би л идэх байх гэж бодож байна. Энэ их угаасаа нэг амар хүнд зүйл ш. Нэг юм хүнийг сонгоод одоо дөнгөж одоо эхлэхээ явж байгаа та нэг ээж ч юм уу те хүүхдээ гэрээрээ нэг юм хийдэг те. Тэрийг ингээд аваад зүгээр л үн төлбөргүйгээр яг бүр ингээд рекламыг хийгээд өгдөг сартаа нэг. Тэр чинь яг нэг буян л болж ин надаас гарч байгаа нэг ганц өөрөө чаддаг юмараа л тэр хүн тусалж ийна л гэсэн үг шүү дээ. Тэг яг энийг бодож байгаа нэг 2-3 газрыг бол бодцсон л байгаа даа. Тэгтээ яг холбогдоогүй юуцсан харж байна. Яг үнэхээр яг хүндээ гоё тусвал гоё. Яг үнэхээр тэр хүн маань өөрөө хичээж байгаа. Тэгээ өөрөө гараараа одоо хендмейд юу ч гэдэг юм а хийгээд ингээд борлуулах гэдэг ингэж байгаа нэг би нэг тусалаад нэг рекламадад өгөхөд яах вэ дээ нэрээ. Энэ амлалт уу? Амлалт. Гэтэ хэрэгжүүлнэ. Завгүй байгаа штэ гэр орноо цэвэрлээд гэдэг шиг. 3 хүүхэдтэй болохоос энэ бодол маань яг хэрэгжнэ. Тэгээд над руу их олон тийм хүмүүс бичдэг. Айгүй хөрхөн ээж нар ялангуяа би ингээ 2 хүүхэдтэй гэрээрээ юм хийдгээ гэд би тэр за одоо ер нь хэлчтэй юм уу би тэгтээ тэр газрынхаа нэрийн зөв хэлэх нь тоодог гэд хөөрхөн нэртэй. Тийм тэр нь тэгээ юу н хөөрхөн гэхээр юм байсан. Би тэрийг харин жоохон ойлцоод байгаа. Тэгээд энийг үзэхнөө би тэгтээ яг өөрөө холбогч тоодог баха. Хүүхдийн өсний сэвлэг үргээхэд нэг юм уут байдаг штэ. Уутыг ойч хийдэг заяа. Тэм жижигхэн юм шиг дотроо шил байгаа. Тэрэнд нь хүүгийг хийчихэ. Тэгээ нөгөө нэг ингээд нэг юм бөөрхөн модон юм тагтай заяа. Ингээд нэнгүү дотор нь хүүхдийнхаа шүд мүдийг бас хийчихэ. Унсан шүднүүдийг. Тэгээд тэр чинь ингээд тоодог гэж бичсэн. Тэнгүүтээ хүүхдийнхаа жилийг хэлээд дуртай ингээд хэлчих юм бол амар хөөрхөн ингээд луу жил гэх юм бол луу жилийн зурагтай ингээд өснийх нь нөгөө сэвлэгний уут шүдээ хийх нөгөө сав нөгөө нэг хүүгээ хийх сав гэдэг хүрдэртүүлээ. Манай хүмүүсд бэлгэлээд би тухайн үед яачиж ямар хөөрхөн юм бэ нэр үнэхээр ингээд энэ хүн тэгэж бодцоод яг хамгийн ихнийхээ аюу тоодгийнхаа үзчихвэл тоодог баха. Зүгээр л сайхан ингээд реклам чинь ямар ч үн төлбөргүйгээр зүгээр сайхан хийгээд өгнөө холбогдоорой. Яг гинт сая ярьж байгаа нөө бодчихсон бодлого гинт саналаа. Тийм шүү дээ. Тэгэж бас боддгийн. Энд чинь бас яах вэ? Бас нэг ээжийн нэг бизнес нь хөгжөөд өргөжөөд хөөрхөн явал тэгэл
Тэгэл миний чадхаараа л тусалж байгаа юм мөнгө гаргаад өгч чадах ш. За ер нь бол яг нэг контент бүтээх талаарх сэдв бол нэг иймэрхүү ингээ байгаа л юм л та. Тийм тантай ингээ зүгээр л ярилцвал ингээ гоё юм шиг санагдсан нэг юм сэдв байгаад байгаа байхгүй. Та үг хүчтэй гэдэгт ер нь хэр итгэдэг вэ? Одоо ингээл бодол ингээл санаа чи ингээ бодож биелдэг хүнд ингээ хэлж байгаа үг бол хүчтэй хүрдэг гэл нэг тийм агуулга байдаг шүү дээ. Та энэ тал дээр ямар бодлоо байдаг? Яг амар сүсэг бишрэлтэй амар ингээд дэдгүү ч гэсэн үг хүчтэйд бол итгэдэг. Яа тэгэхээр бүр над дээр бүр тохиолдож исэн юм ба бүр ярих уу. За Би дандаа гэдэггүй суглаа моглаа нөгөө нэг шинэ жил мэд би азгүй би угаасаа би азгүй юм чинь гэлээдэгсэн. Тэгэл угаасаа юу ч хождгоо юунд ч яадгүйс. Баярхуу болохоор байнга азтан зай байнга юм. Тэгээд тэгсэн чи баярхуу үгүй чи өөрөө ингэж байгаа юм чинь тэгэхээр би азтай би азтай юм чинь би угаасаа азтай гэсэн чинь айгүй хац тохиосон зай надад. Нэг шинэ жил дээр би жирэмсэн урагдаад урилгаар очдөг байхгүй. Тэгээд сууж хагаад нөгөө нэг iPhone 16 дөнгөж гарцсан байлоо да. Жирэмсэн 15 нөлөө 16 гарцсан. Гэсэн чи тэр шинэ жил дээр би бүр нэлээд хоцроод орсон чи яг суглаа нь явж эхлэхгүй. Тэгээд над руу та утасны дуугаараа юу гэд нэг өгсөн номероо бичээд хийчээд тэгээд би ингээ сууж байгаа. За би угаасаа iPhone 16 таа болно. Угаасаа би азтай юм чинь. Угаасаа би болно. Гисэн чи би болцсон. Тэгэхэд өдөр нэг сахгүй хайраа ингээд би орой нэг шинэ жил жаавна моосон чи баярхуу. Очоод миний хайр азтан болчиход ирээрээ. Гисэн байхгүй юу? Тэгэхээр би нэг тийм сони мэдрэмж төрөөд хаа. Угаасаа би болно гэчээд нөгөө юм жирэмсэн болохоор очих гэж удсаар гад нэлээд талаас нь очиж байгаа шүү дээ. Тэгсэн чинь очоод дундаа орсон үсэ тий. Тий азтан болсон. Тэгээд тэрнээс хойш үргэлж би өөрийгөө би азтай, би үргэлж азтай, би угаасаа би ингэн ийм хожин эсвэл ингэн миний энэ ажил угаасаа бүтчихнэ. Байнга тэгж боддог байсан. Бүр үнэхээр бүр байнга. Ингээд бүтчихнэ. Баярхуу өөрөө тийм хүн байхгүй. Амарсан. Би ингээд шавдуу заа. Одоо энийг ингээ яах байх вэ? Болчихно штэ арай болчихно наач бүтчихнэ. Гээ намаа ингээ бачимдуулж яг цаг нь болохоор болчдөг байхгүй юу. Тэгээд яг баярхуугаас тэр аягуулсаа сурсан. Юмд бол нэг юм энерги гэж юм байт юм байна. За тэнгууд ялангуяа жүжигчин эмэгтэй хүн байгаад байгаа шүү дээ. Тэнгууд та бит хоёрын яриа одоо энэ болж байгаа нэг юм процесс ингэ байгаад байна шүү дээ. Магадгүй тань ингээ хаа нэг тийш яваад ороход ухамсар өндөр байх тусмаа энергийн давтамж нэг юм өндөр байдаг юм байна л та. Би ингээ номон дээрээс ингээ уншиж байсан. А тэнгууд ер нь ингээ та энергийг ингээ хэр мэддэг гоо ингээ хүмүүс зарим газар ороод үнэхээр ингээ тавтахгүй агаар хүч юм шиг ингээ санагдаж манагдаал ингээ тэгдэж шүү дээ. Тэнгууд та ингээ энерги талаар ямар сэтгэл зүйтэй байдаг? Энергийг бас амар бас мэдрэмтгий баха. Би угаасаа тухгүй таагүй эсвэл амар хэцүү энергитэй хүнтэй угаасаа удаан суудаг. Тэгэл гэл босоо явж байна. Өөрөө одоо нөгөө нэг аура гэж байдаг штэ. Аурад би бас үзүүлжсэн. Тэгээд энерги жоохон өгдөг хүн юм бэлээ би чинь. Гişсэн штэ намайг. Тэр бол үнэн баг шүү. Тий. Баярхуу болохоор бүр хальцсан гэсэн ингээл энерги бүр ингээд түгээгээ цацаад яаж ч явдгийг тэр хүн хамаг сайн энерги цацаж явдаг гэсэн штэ. Тэгэл энергийн тал дээр маш их итгэдэг. Тэгээ ер нь бол яг итгэдэггүй байсан. Сүүлийн ер нь бол хэдэн жилүүдэд айгүйх энерги итгэдэг болоо. Тэр аураагаар үзүүлээд тэгээ ер нь лама асаах те ер нь энерги гэдэг юм юу юм энерги муутай газар орох ер нь нэг юм доошоогоо нэг юм ингэсэн газар харанхуу мархуу те тиймхүү газар мазар ер нь байх тийм нэг суух дургу одоо найзуудтайгаа сууж муухад хүртэл нэг юм орчин нэг юм гоё цэлгээр сайхан те нэг юм байвал зүгээр санагддаг ш. Тэгээ дээрэс нөгөө нэг үр хөвгтөдтэй болоод ирэхээр илүү хас энерги бодоод ирд юм бэлээ. Бодогдоод явд юм бэлээ. Амьдрал тулгараал ирд юм бэлээ. Тэгээ тэнгууд нөгөө нэг юм тариас бас нэг юм мэдрээд байгаа мэдрэмж нь эрүүл цэвэр сэтгэл гэж нэг юм байдаг шүү дээ. Хүнд нэг юм сэтгэл ингээ гаргаад идэг те. А тэнгууд нөгөө хит их ингээд нөгөө сэтгэл ингээ гаргах юм бол эргүүлээд ингээ өөртөө жоохон бэрхшээлтэй ингээ байдаг ч юм уу те. Тэнгууд тэрэн дээр ингээд та хэр ингээд нөгөө балансаа ингэж барьж байгаа. Би бас ерөнхийдөө ингэ жоохон гадагшлуулчих гал ингэж хариулчих гал гэдэг байхгүй юу? Тийм. Би бол харин баланс тааруулж чадахгүй нөө. Амар ер нь хамаагүй.
амар инээж минь тэгэл үнэхээр тэр тухайн үед бүжигдмээр байвал бүжигдэл ингэ чинь нэг би ч үжигч юм ингээл нэг ингээд дэдэггүй үнэхээр уурлал чинь би бол энэ намайг одоо зарим нэг хүмүүс аяг муухайштай гэж бодож байгаа хүмүүс энэ тэнд явж байгаа яа тэгвэл тухайн үед өт хүртэл хатахад өрүүлдсэн штэ тэгэхэд мэдээж уур хурмээр асуудал зөндөө таарч штэ нийгэмд чинь тэгээд ууралчдээ штэ угаасаа нэг амар ингээл тэгэл одоо нэг бас нэг жүжигчин юм байж ээж өстой чамааг ингэж бодсонгүй өнтер гэдэг бас нэг тийм юм гарцсан л үгүй хүн шүү дээ хүн уурлан хүн өт хүртэл ингээ хатахад уурладаг гэдэг шиг уурлах үе байна энэх үе байна яг ингээд хүмүүс ингээд уурлмаар исэн чи ингээд гараа авчдаг хүмүүс байдаг би бол ер нь жоохон ингээ шууд гадагшлуулцдаг төрлийн хүн түрүү хэлсэн шүү дээ ер нь бол гэхдээ яг сүүлийн өмнөхөө бодвол заяа нэлээдэн жилийн өмнөхөө бодвол одоо бол бүр үнэхээр яг 3 хүнтэй болоод ирсэн болохоор нөгөө түрүүний энерги гэдэг шиг би хүнээс муу энерги авмаар байна. Хүнтэй муудалцлаа гэх тэр намайг үргэлж муугаагаар бодож явна. Тэр энерги надад ирнэ. Миний үр хүүхдээр ирнэ гэж боддог бодлоос болоод би ер нь амар хилээ аздаг болсон. Гэгэрсээ. Чинь гэгэрсээ. Тэгвэл одоо ингэ юм дээр нэг юм хандлага шийдвэр гаргалтын дээр лог сэтгэл гэж нэг ба шүү дээ. Энийг яг ингэж хийгээд ингүүл зүг болно. Нэг сүл зүүн сон байгаа шүү дээ. Ингээд дотроос ингэж өдөөж байгаа. За энийг л хийхгүй байх нь зөв юм байна да. Оролцохгүй байх нь зөв юм байна. Эсвэл энийг одоо яг хийчүүл ингэ зөв болно гэдэг ч юм те. Тэнгүүд та энэ хоёрын алиг нь төлхөө дагаж явдаг хүн гэж. Би тэр мэдрэмж би амар өндөртэй. Яг зурсхан ингээл яг ингээд уулна ингээд мэдрэмж айгүй өндөртэй байхгүй. Яг зүг гээл бодсон бол яг тэр яг зүг байж байгаа. Зурагдаал ороод ирж штэ. Яг ингээд яагаад ч. Тэгээ яг ингээд явмааргүй, очмааргүй санагцсан ирнэ нэг заавал тэгээ очичхоор ямар нэгэн асуудал ч юм уу тэнд байгаа байдал нь таалагдахгүй ч юм уу тийм байгаад байдаг. Таны бодлоор ингээд нэг хоёул ингээд нэвтрүүлэг хийх нэг контентын хийх нэг маазраал ингээд ярьдаа штэ. Таны бодлоор гой хүн гэж юм бэ? Гой хүн. Тий, гой хүн гэж хэм бол. Хүний ингээд энэ нэст айгүй гой зөв хүн байлээ штэ гэдэг ч юм уу те. Сайхан сэтгэлтэй үнийг хэлдэг. Сайхан сэтгэлтэй. Хүн болгонд тус. Ер нь сайхан сэтгэлтэй бүх юмыг сайхнаар авдаг, бүх юмыг эргээр авдаг. Сайхан сэтгэлтэй хүнийг гой хүн. Тэрнээс ч гой сайхан гаднахын гой юу гэдэг ингээд тэр бол биш. Зүгээр л сайхан сэтгэлтэй. За тэгвэл та ингээд нөгөө нэг сая ингээд 20 найрчин боллоо. Тэгэл ингээд 3 хүүхэдтэй боллоо. Гэр бүлтэй боллоо гэдэг чинь таны амьдрал тэгэл олон сайхан зүйлс бас тохиолдсон шүү дээ. Мэдээж одоо ирээдүйд баруун тамирууд байгаа л баг. Тэгвэл таны амьдрал ингээд та ингээд энэ л миний мартагдчихгүй хамгийн сайхан дурсамжтай гэж байгаа тэр дурсамжаа нэг хуваалцаж. Яг энэ л гэсэн юм хөө надад маш олон дурсамжууд байна. Үнэхээр азтай хүн би угаасаа. Би маш сайхан гэр бүл төрсөн. Тэгээ бийжсэн чинь амар сайхан сэтгэлтэй аав ээж ах эгчтэй байсан. Бага. Тэр дунд өсөө явж исэн чинь 10 жилд орсон чинь бүр маш сайхан найзуудтай болсон. Одоо багын надад одоо ч ингэж бүр үеийн үед ингэж бүх юм дээр хамт байдаг надад найзууд байдаг. Тэгээд байжсэн чинь маш сайхан хань зайсан. Тэгээ байжсэн чинь маш сайхан хүүхдүүд зайсан. Маш сайхан хамт олон зайсан. Тэгээд их азтай хүн гэж би бол боддог өөрийгөө. Ерөөсөө хүн ер нь нэг байгаа юмдаа талархаж, баярлаж, бахархаж явна гэдэг чинь л хамгийн гоё юм билээ. Тийм тий. Муугийн бодох ер нь хэрэг байх ч юм. Муу юм чамны амьдрал муу тохиолдсон юмнуудыг бодоод ах хэрэг баг. Гэхдээ энэ дундаас хүн бүтээн гэдэг чинь өөр амар том юм биш үү те. Би 3 хүн бүтээсэн биш үү? 3 бүр бүхэлдээ хүн дэлхий бүтээсэн биш үү? 3 хүүхэд төрүүлэх мэдрэмж ер нь хамгийн том мэдрэмж. Тэр ерөөсөө нэрээ бараг үгээр илэрхийлэх тийм нэг илэрхийлэмж байхгүй. Зүгээр ингээд нэг бичлэг үзчихсэн чинь гэсэн чинь хүүхэд төрөөд гэсэн тэр хайр гэдэг зүйл чи биетэй болоод гараад ирчихэж штэ гэж гээд нэг юмнаас үзчихсэн санагд. Тэр мэдрэмж л хамгийн зүгээр л бүх мэдрэмжүүдээс одоо төгссөн гэх юм. Дээдлээ. Тийм бах тий. Тэгээ хамгийн нөгөө нэг таны үнэртэх дуртай үнэр чи юу юм бэ? Хүүхэд юм. Тэгээ ихтэй нэг ийм цэцэг бэлдсэн. Тэгээ энэ цэцэг нь болохоор би нэг бодож байгаа за
Огийн ихч мэн авч байгаа шүү дээ. Яг. Тий. Баярхуу ах юм их тэр огийн ихч мэн шүү дээ гэх тээ. Тэгвэл ингээ за юу хөөж бодож байгаа. Мэдээж би энэ цэцгийг ямар утга учиртай гэж өгч ийнэ гэхээр ер нь бол ингээл дүүнэр нь тий одоо Scream team бол ингээл том дүрлэгч кино хийгээл тэгэл дараач нь бас би ингээд санаачлаа баярын бэлэг гэл ингээл контент хийгээл те. Тэгээд одоо сошиал дээр ингээл ямар нэгэн брэндүүдтэй хамтарч ажиллахад ингээл үргэлж ингээд одоо өнөөдөр ч гэсэн ингээл гоё хүмүүсгээ подкаст ингээ эхэлсэн ихний дугааруудад ингээл орж өгж байгаа. Тэгээд бүх ингээд цаг үед яг үргэлж ингэж дүүнэр ингэж дэмждэг тэгчээс маш их талархдаг шүү гэдэг. Цэцэг нь бол дандаа юм талархлын утга учиртай. Энэ цэцгийг гардууд яа. Тий. Оо яг тийм бүртэй. За тэгээ хоёр дахь ном нь болохоор тань цааш хэсгээр ном уншижсэн үү? Уншиж гэж бодоод л яваад байгаа. Тий энийг болохоор би таньс гад нэг л хүнд бэлгэлсэн. Тэр нь болохоор манай ээж. Тэгээд энд болохоор ингээд нэг еврей хүмүүсийн амжилт сэтгэл зүй тэгээд зуршил ингээд хүмүүсийн тухай гардаг ном. Тэнгууд энийг ингээд уншаад эний нэг сэдв нь болохоор хүүхд хүмүүсийн тухай ингээд байдаг байхгүй. Тэнгууд яг энэ номыг уншиж дууссан дараа чи ээжээсээ тэр үед нэг жоохон хоол байсан цаг хугацаа байгаа. Тэнгууд яг тэр нэг ээж хүмүүжүүлсэн азар биелэг бүтүүлсэн тэнгууд олуулаа өссөн. Тэгээд хүүхдийн тэр нэг хүмүүжлийн арга барил манай ээж тийм еврей ээж юм шиг ингээд санагдав. Манай ээж аягүй тийм шоочтой солиот их хамт үзээд мэдэрсэн өдрөөр ингээд хамт үзэж гарч ирсэн. Яасан чи нэг солиот болох үзүүлж байгаа ч шиг. Тэгээд би нэг төрсөн өдрөөр энэ номыг бас өөрөмтэй ингээд бэлгэлж ирсэн. Тэгээ энэ номыг бас таны бас нэг ширээний ном гэдэг шиг тэг хүүхд хүмүүстэй чинь нэг ном байх болтугай. Тэг гурван хүүхдийн ээж хүү учраас өгж байгаа юм шүү. Тий. Тэгээд ихчдээс маш их баярлалаа. Тий тэгээд мэдээж олон хүнд бол та гоё хүн. Тийм учраас би таныг энд урьж авчирч байгаа. Судалгаагаар нотлогдсон гоё хүн. Тий тэгээд цаашдынх нь урлаг уран бүтээлд амжилт хүсье. Тэгээд удахгүй бас нэг л өдөр те дараамын жүжигийн тайзан дээр бас харна гэж бодож байна. Олон кинонууд дээр харна гэж тэр бол ингээд тодорхой тэгжийнхээ амьдралд гэр бүлд те баярхуу ахта гурван хүүхдэд нь чин сэтгэлээсээ бүхий л ингээд сайн сайхныг хүсмээр байна. За баярлаа. За тэгээд угаасаа бас дөнгөж эхлэн явж байгаа подкастт бас амжилт хүсье дүүдээ. Угаасаа мундаг хөдөлмөрч мундаг дүүтэй. Тэгээд дөнгөөхөө бас амьдралд дээрс нь ажил хөдөлмөрлөлт нь маш томоос том амжилтыг хүсье да. Тэгээд гоё хүн болох гол хүрээд ирсэн шүү дээ. За хүмүүс гоё болдог тий. За сансир бүтэн